хараагүй яг саунд инженерээр сууж байгаа байхгүй. Шууд ийм өөр шийд байсан. Ороод л хэд би ерөөсөө тийм хөгжим сонсож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь нэг дээрээс нэг гар өө наа чи хийрсэн байгаа юм байл гэж шагаад. Харилж мэрлээ. Тий яг нэг 3 дахь тоосон байж битээс тоглолт эхэлж байгаа ингээл боон гэрэлж идэн оч мамраал гал молоолол. Тэгсэн чинь хүмүүсийн нэг шуугана миний хөгжим байхгүй болчихсон. Иймэрхүү асуудал үүслээ гэдгсэн. Окей, очсон. Тэгсэн чинь айлдээ тэнцээ зүйлүүдийн хэдэн өрнөд доос шатанд орчихсон. Гүнсор, гинжин К. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо. Жошогийн подкастын эпизод 15 эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. 14 дугаар. Өнөөдөр 15. Бид нар маш эрчимтэй эхэлж шүү. За ингээд өнөөдрийн манай эрхэм зочин rapper Desant. За одоо би background дисэн шидэмэнд дуртахгүй та бүхэн аль хэдийн мэдэх баг. За цагаагаар үлдээсэн баярлалаа. За бро. За юу вэ? Баярлалаа. Ямар ч подкаст 15 дугаард орсонд баярлалаа. Өнөөдөр 1 сарын 15. Тийм шүү дээ. Манай хүүгийн төрсөн өдөр. 15 наснаас 16-оос шилжиж байгаа. Тийм бэлэгт сая өдөр байна. Нэрээ 15 бага 15 болсон шүү дээ. Миний дуртайтай бас 15. Тий. Ямар санаа. Тийм тэгээд 16 нэг 10 дотор тоо хэлээд шүү дээ. Тий 15 гэдэг нь болохоор яагаад 15 дуртай гэхээр Батболд одоо 1 3 2 гин шүү дээ. Тэнгүүд Б үсэг болчихно. Батболд гэсэн үг хэрэг нь бол миний бүтэн нэрний B үсэг гэж харагдах боломжтой. Тэгээд бас би Vince Carter яг Vince Carter яг миний яг саксон бөмбөгийн айдол. Тий 15 дугаартай. Oh yes sir. Yeah. За тэгэхээр 15-аар л эхэлж ин да айдалаа. Энэ подкаст хязгаарч хүрч магадгүй гэхдээ бид нэр 15 дээр эхэлж байгаа шүү. За Desant битэрийн хувьд бол бас одоо 20 гаруй жилийн өмнөөс би нэгэ мэднэ. Учиргүй одоо найзаж нөхөрлж яваагүй ч гэсэн ер нь бол би нэгэ маш сайн мэддэг хүмүүсийн нэг хүүхэд байхасаа л гэсэн үг шүү дээ. Тэр чинь тийнейж байхасаа 17 8 тагасаа л би нэгэ мэддэг болсон. Тэгээд тухайн үеийн одоо амьдралыг дээрээс нь битэрч хоёул 100 айлах. Нэг хөөд. Яг энэ өмнөх дугаараа 14 дахь дугаарыг зочин хэдхэн цагийн өмнө өнөөдөр нэг өдөр бичиж байгаа байхгүй. Манай нэг Нанди Эрдэнэ тулаанч Нанди Эрдэнэ маань ирсэн. Тэгээ бид хоёр бас 100 айлын талаар яриа л. Тэр чинь одоо хотын төвөх гэж байна шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Уушлаараа хотын төвөх шүү. Тэ. Сайн ээ. Тэр чинь Сүгэтрийн талбаагаас нэг Сүгэтрийн талбаас тий 1 км ингээл лоб гэл бүх юм байж байгаа тий. Тэгээ бид нар чи хотын төвийн бүх амьдралыг мэднэ. Тий. Nearby. Тийм байгаа. Бро чи 10 жил аль сургуулийг төгслөө? 16. 16. Манай артлын мэн чи Монгол урыг төгссөн шүү дээ. Тий 100 айлын 16 дахь сургуулийг төгссөн. Тэгвэл чи 16 дахь сургуулийн артлын караныг санаж байна. Санаж байна. Одоо Сwiss болчлоо. Swiss-ийн 2 дугаар байр болчлоо. Тэ? Тэр каран дээр авирж ирсэн нэг эвдэрхий каран ингээл манайс дандаа штэ. Тэр чинь ингээд хүчээгүй бол. Тэр ингэдэг байхгүй. Салхитай өдөр гарна штэ. Тэнгүүд ингээд эргээ шааш. Хамгийн үзүр дээр наац зогсож суудаг эрэг чинь. Тэ нэг хэсэг бол яг тэгдэг хэсэг дундаа ингээд орчихно. Солиотой юм шиг тий. Тэгээд тэр балгас байдаг гэсэн штэ. Тэ хажуудлынхаа нэг барьж байгаа болцсон балгас. Тэ тэр дотор ингээд янз бүрийн юм байждаг болж идэг. Тийм байсан. Манайс амар эрсдэлтэй юм ээжсэн бэл. Мань одоо ингээд ботхоор ингээд гарын энэ ингээд булчин гэж шүрмсэн шүү дээ. Энэ ингээд жоохон халуун харагдаж шүү дээ. Яадаг байсан бэхээр манайс нэгдүгürt тэр краныг хамаг юм тонцсон байсан бэл. Эрэг болт чи хэрэгтэй бүх юм тонцсон. Ер нь унахад бэлэн. Тэгэхэд бид нэг жоохон хүмүүсээс болохоор авирдаг мэдгүй. Тэгээ бид нар чинь бүр нөгөө лага батлах гад айдуугаа батлах гад шатаар нь авирахгүй надаа. Тий. Тэг чи байсан. Дотор нь авирж мавирдаггүй, гадуур нь авирж мавирдаг гэсэн. Гадуур нь авирдаг. Тий. Тийм ойрхон өссөн. Одоо бид нар чинь тийм хүмүүс байгаамаа. Тэгээд бүр ихнээс нь тэглээ л да. Одоо би чамайг мэддэг болсон гэх юм бол хоёлаа чи 2005 6 оноос те. Би Workers гээд
нэг студ подолд нэг сансар микер Тэгээ брос тэгэхэд чи бас ирж ганц 2 дууны бичлэгэнд орж исэн. Тий. Одоо хамгийн анх одоо яг Bio Records-д орж исэн нь болохоор Алин Мэндэл гэдэг дуу байхгүй юу? Алин Мэндлийг бичүүлж исэн. Тэр нь болохоор TB битээр. Тий. Хуучнаар TB одоогоор AKA Bizma. Тий, манай Bizma халзан. Тий, халзан юм жоохон юм морайлогдоо. Тийм байла. Тэгээд Gangsta Service-ийн үе юм да. Тий. Яг эрчимтэй тэр манай эрчим ингээд ер нь бол амар идэвхтэй байсан. Тэгэхэд бол бүх баг хипхоп дуу бичдэг ихэнх студиуд л бичлэг нь орж исэн баг тий. Хипхоп бичдэггүй. Тэгээд 100 айлын нөгөө юу гэдэг чтэй нөгөө хараагүй нөгөө тусгай сургууль байдаг чтэй. Тусгай сургууль дотор паспорт хэлэлцээ уртал тий. Тусгай сургууль дотор байдаг юу гэдэг гэсэн аахгүй. Студ. Тусдаа тэд нар ч нэг саунд инженер нь бас яг юм тусгай байх хэвээр яг хүмүүсээ мэддэг байх хэвээр. Тэгээд нөгөө хараагүй яг саунд инженерээр сууж байгаа байхгүй. Тэгээд хараагүй ингээд бичээд ингээд шууд компьютер нөөдөөс нь яриад шууд яг тэрийг ингээд keyboard нь гарт нь орсон. Ингээд бичээл тийм студиэр хүртэл бас дуу бичүүлж исэн. Аах мань чи яг ингээд тухайд чинь нөгөө арай бид нар бүр 2005 6 хоног ярьж байгаа шүү манайхаа. Commercial дуу аягүй явдаг гэсэн. Тухайд бол ер нь нэлээд хүчтэй байсан тий. Commercial number 1 гэсэн тий. Number 1 ерөөхдөө аягүй амархан хүн төрчдөг. Би ч одоо тэднийх нь нэг л байлаа. Тэгээд Brogen дуунууд бол ингээд би өөрөө яг хоолойг нь бичээ ингээд суудаг гэсэн юм. Тэнгүүд амар яг хипхоптэй яг юм гангстер гэсэн юм. Яг underground гэх юм уу тий. Тэ би ингээд энэ одоо яах юм бол одоо тий би ч ингээд commercial дуу хийж байгаа гэж commercial сэтгэхгүйтэй байгаа шүү дээ. Хүнд яаж хүрх юм бол гэдэг талаас нь харж байгаа хгүй. Энийг хэн сонсох юм бол хэн сонсох юм бол гэж харж байгаа хгүй. Тэнгүүд бро л ерөөсө тэр мөрийг тоодохгүй зүгээр гэнэ. Би нэг ийм дуу хиймээр байна гэ тий. Би ч яг санд өгч чи ингээд нэг цагаан бодолтой өргөн цайвар хөгжинсэн юм цагаан кеттэй тэгээд форстай тий. Тэгээд нэг юм нарны шил зүудсэн зэ тэрний нэг шил нь байхгүй. Тий. Тэгээ нэг шилтэй. Амар санаж байна. Амар санаж байна. Тэгээд би чамд хэлэхээр санаж байна бодлоо. Би гайхчихсан аахгүй юу? Энэ одоо стайл юм болоо гэж бодоод эсвэл одоо энэ нэг санаандгүй байдлаар унтсан юм болоо гэж хагарсан тий. Яа тэгээд тэр үеэс эхлээ тэгэд маань ч Америк явал яг гүнд жоохон хипхоп хөгжмийг тэр чинь амьдраад эхлэхээр чинь жоохон ойлгож эхэлнэ шүү дээ тий. Тэгээ би ч ерөөсөө амьдраад эхлэхээр тий. Нэг сайн ойлгоогүй байсан юм байлаа гэж бодсон шүү дээ. Яг нөгөө би чинь бол яг гадаад хипхоп сонсож хипхоп хөгжмөнд ороогүй байхгүй. Тэгээ шударгаар л ярахад би чинь бол анх I Stop Luminog сонсчлаа хипхоп хөгжмөдөө танилцсан. Тэгээ манай байрны нэг ах нэг I Stop Luminog бид нар ч бүр дээр үе хүмүүс биш штэ бас тий. Тэгээд ингээд бас 2 дугаар үед явж байгаа штэ. Үлдээд ингээд ийм гоё дуу байд юм уу гэл тэгэл яг үннийг л миний хамгийн анхны сонсч ямар гоё юм бэ гэжсэнд бол I Stop дуу байсан байхгүй. Тэгээд дараа нь Luminog-ийн гадаа мөс гараад гэт. Тэгэл ямар гоё юм бэ гээл. Тэгэл ингээд ерөөхдөө Монгол хипхоп ороод энэ хипхоп хөгжмийг сонсч эхлээ. Сүүлд Eminem-ийг одоо 8 дугаар ангидаа баг сонсч эхэлсэн. Өсөө тэр үе чинь Eminem баг дэлхийд даяар Eminem гэдэг баг ганцхан рэпер болсон байсан шүү дээ. Тий, тэгээд Eminem-ийг гарч ирж байгаа үед бол тий, тэгээд Tupac, LL Cool J, Nas ингээл ер нь хипхоп old school hitman. Тий, тэгээд Bone Sarman-ыг сүүл баг 2003 оноос сонсч гэсэн. Тийм амар хипхопын өргөн мэдлэгтэй бол маань ч бол байгаа байхгүй. Тэгэд тэнд очиод ер нь бол за the Gangsta Service, Click Booming одоо энэ Vanquish те Opposite-ийн хийжсэн уран бүтээлүүдийг ойлгож байгаа. Баг энэ юм биш тэгээд те. Энэ талдаа юм биш те. Тийм тэр чинь энэ юм байсан юм байна. Хөгжмийнх нь дугалт чи West Coast чинь жоохон иймэрхүү
East Coast нь жоохон иймэрхүү байсан юм байна. Эдгээр аль хэдийн энийг мэдчихэд жоохон иймэрхүү юмнуудыг хийгээд байсан байна гэдгийг сүүлд мэж бүр 10 онд Америкт очиж мэдсэн шүү. Тэгээд за. Тэгээд баг ер нь бол тэгэл хүмүүсчтэй наад зөвхөн би биш. Яг Монголын хөгжим сонсогчдчтэй бас яг надтай л бид нар хамт л явжсэн байл л дээ. Тэгэл тэрнээс хойш юу ингээл ер нь бол тийм баг. Миний бодлоор яг тэгж санагдъя. Одоо яг клик бүүм гангста сервис болохоор ингээд амар цөөнх байсан. Цөөхөн идэх яг хүмүүс ингэж яг ойлгож сонсдог гэх юм уу да тий. Хитэн дүүнер тэгээ баг тэр сонсдог хүмүүс бид нар өөрсдөө танина. Тэгээ тиймэрхүү ер нь бол байсан. Тэгээд яг жоохон бидний дуу жоохон эфемер явдаг болоод Монголын эфемүүдийн цензур бас арай жоохон эфемүүдийн жоохон зарим нэг эфемийн цензур нь бас гайгүй яг тийм underground нөгөө талаас яах юм жоохон independent те тиймэрхүү хөгжмийг ерөнхийдөө яг ингэж нэвтрүүлдэг болж эхлээл яг тэгэл яг тэрнээс хойш болохоор яг бид нарыг яг амар тийм дэмжсэн юм шиг зүгээр надад санагддаг. Яг хүмүүст одоо яг бид нарыг өөрсдийнхөө урсгал тэр жанрыг яг ингэж яг ойлгуулахад гэх юм уу. Яа бусдад ингэж түгээхэд амар юу байсан. Дэмжсэн. Тэрнээс өмнө бидний дуунууд болохоор юугаар өгдөг гэсэн бэ гэхээр инфраредаар уцаа нийлүүлээл инфраредаар нэг явуулдаг штэ тий. Өөр нэх явах боломжгүй. FM-ээр явахгүй. За тэгээд нэг флашнаас флашны хооронд CD-нээс CD гэдэг ч юм уу, кассетнаас кассет гэдэг байдлаар байсан тэгэл. Тэрнээс хойш бас арай нэг жоохон бас олон хүмүүст бас өөрсдийнхөө хөгжмийг хүргэх бас боломж нэгдсэн. Тий. Манайс ч угаасаа тийм бусдын сонсдоггүй дууг болохоор тухайд нэг баярлдаг байсан шүү дээ. Монголч гадаад ч FM-ээр нэг явдаггүй гоё дууг олцоороо би биндээ гайхав чи энийг тэгвэл сонссон юм уу чи гэдэг. Би яг тэгж нөгөө татарын дуунуудыг тэгж гайхуулчихсан байхгүй. Дөрүүлээ байхад нь сонортой гэрээ хийхээс нь өмнө юунд нөгөө 17 гэдэг 32-оос хойш тэнийг найзанд очдог байхгүй. Манай ангийн хүүхдээсээ. Тэгээ очисон чинь чи тэгвэл ийм амтал би чи нөгөө ингээд мэддэг гэтийг яагаад гэсэн чинь чи тэгвэл энийг сонссон юм уу гэ татаараа яг ийм хайрыг хүнд юм дуунуудынхан тэр чинь бүр айгүй олон хит дуунууд нь студийн биш хөлбраар нөсөн үг шүү дээ биш хөлбраар гарцсан байсан. Тэр чи би 10 жилийн нэг 6 7 дугаар ингээд байгаа байхгүй 5 6 7 дугаар ингээд тэгсэн чинь дунд анги тэгээ бүр ямар амар тэ пүүх ямар амар юм бэ гэдэг. Тэгээд тэр чин дараа нэг дуунуудаа баг шинжилээл соннор дээр их дуунуудаа шинжилсэн. Тэгж амар их нэг дуунуудаа танилцж ирсэн. Gangster Service-ийн дуунуудыг бас ерөнхийдөө яг тиймэрхүү яг юм нөгөө эфемер биш хүнээс ингээ кассетнаас ингээд гараас гарт те гараас гарт. Тэгээ тэрийгээ би биндээ нэг гайхуулж маяг чи тэгвэл энийг сонссон юм уу чи. Ер нь бол тэгдэг байсан. Нэг ийм шин дуу ингээд нэг ийм шин гоё дуу болоод авчгаараа. Тэрийг ингэж өгөхгүй байдаг те. Бусдаа өгөхгүй ингэж зөвхөн ганцаараа сонсоо. Тэгээд тэр гар сонсохыг хүсвэл уулздаг те. Уулзаж тэрийгээ сонсож хамт гоё байж байдаг. Бас юм гоё амар гоё үн цэнтэй байсан байгаа байхгүй. Ховор байсан ч гэсэн те. Бид нарт чинь нөгөө хэдхэн юм Солонгосын нөгөө Ariranг байсан. Тэгээд MTV байсан. Тэгэл MTV-гээр чинь Backstreet Boys, Westlife, Bloom явдаг. Spice Girls тэр жоохон pop талдаа Britney Spears тэ нэг тиймэрхүү. Тэгэл Tupac, B.I.G, Eminem, Nas тэгэл боллоо шүү дээ ер нь бол. Тэ. Тэгээ юу Wu-Tang гэж чинь бүр сүүлд би бол бүрстэ сүүлд сонссон шүү дээ. Wu-Tang, Onyx гэдэг ч юм уу те. За та нар яаж энийг сонсоод эхэлцээ? Хин сонсгоцээ? Энийг болохоор өнрөө нь яаж тэр жоохон баг залуу бид нар чинь нэг үеих шүү дээ. Яаж баг залуу насанд орчих вэ? За бид нар болохоор за ингээд ягаад ч хаанаас ч ингээд бас түрүүний шиг манд нэг юм гоё дуу байна гэдэг шиг ингээд одоо VCD-гээр ч юм уу те CD-гээр ч юм уу кассетендаар ч юм уу ингээд сонсгодог байсан. Миний хувьд их юм бол аав надад хамгийн анх сонсгож байсан. Тэгээ би тэгэхэд хөдөө байсан. Хөдөө байсан чи аав ингээд намайг яагаад ч нэг тиймэрхүү би ч тэгээд одоо хар сарнаа ингээд iStop XL те Ice гэх мэт ингээ хүмүүс ингээ сонсож байгаа шүү дээ. Тэгсэн чи нэг ийм кассет байна. Нөгөө кассет худалдаалдаг түүцнээс ийм кассет ингээ аваад ирсэн чинь Tupac-ийн Greatest
хийдээс аахгүй. Тий. Тэгээд бүх хитүүдийнх нь нийлбэр касет. нийлбэр бүх гоё дуун байна гэсэн үг шүү дээ. Тэгээд яваад тавьсан чинь хөгжимтэй касетний хөгжимтэй тэрийг би тэгээ Завхан аймгийн Яруу сумд байсан. Тэгээд тавьсан чинь тэр юу явж байгаа байхгүй. Тэпэки all eyes on me явж байгаа байхгүй. Тэр бол над бүр ингээд шууд юм өөр шийд байсан. Шууд өөр. Одоо энд ороод л хийдэр би ерөөсөө тийм хөгжим сонсож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл за ийм байт юм байна. За нэг 2000 он. Яг тоочны бол санахгүй байна. Тэгэл яг тэрийг сонсоод ийм байт юм байна гээл. Тэгэл ах дээр нэг мод зод хөрөөдөж явах та. Юугаа бэлдээл төлөө мүлээгээ бэлдээл мод зод хөрөөдөж явах та ингээд хөгжмөө ингээд дандаа хажуудаа тавина. Тэгээд мангар чамд дээр нь тавиад тэгж мод зод хөрөөдөж. Тэндээс ихэлсэн. За тэгээд хоёр дахь одоо яг том хүчин зүйл гэх юм бол G дээр юугаар бааталдаг гэсэн аахгүй FM. Хоорондоо юу? Хоорондоо. Уцаар холбогддог. Уцаар холбогдоод BT-ийн нэвтрүүлэг гэдэг. Тий, микрофондын. Hi-Fi-гийн тий. Тий, Hi-Fi радиогийн. Тэн дээр ингээд яадаг гэсэн. G дээр ингээд бааталдаг гэсэн. Тэгээ яг G дээр бааталдаг байж байгаад би тэгэд Money гэдэг нэртэй байлаа. Бааталдаг байжгаад G төрүүлээд FM-ийн одоо host Jam тий. Хөтлөгч тий. Хөтлөгч болоод бүхэл бүтэн 2 илүү 3 цаг цааш зөвхөн яг өөрийнхөө дуртай юм одоо ийм commercial mainstream биш тийм хөгжмүүдийг одоо тэр сангуудаас авах яг ийм гой дуу сонсгодог Hi-Fi радио. Тэгээд G тэр аль хэзээний таньдаг болсон. Тэгээд G дээр очиж амар их гой дуунууд сонсдог гэсэн. FM-ийн дуунууд ч ингээд компьютераар нэгэд скроллинг гүйлгээд дуусахгүй их дуу байгаа шүү дээ. Програм байгаа шүү дээ. Тий. Тэргүй үчигээд бүр нялбаас их дуунууд хизээш миний урд сонсож байгаагүй дуунууд. Тэрийг би эхнээс нь ингээд бүгдийг сонсоо явсан ч нэгийг сонсоогүй байсан аахгүй. Тэгээд бас тэрэн дээр амар их тийм юу авч исэн. Ийм бас дуунууд бас ингэж байд юм байна. Энийг бас ингэж бас хөгжүүлж болох юм байна. Монголд бас иймэрхүү ийм төрлийн дуунуудыг бас хийж болох юм байна гэдэг тийм одоо характерын хувьд, уур амьсгалын хувьд. Rap skill-ийн ханаас олж авсан. Ер нь бол одоо бид нар бүгдээрээ л хаа нэгэн газраас rap skill-ийг олж авдаг юм байлээ л дээ. Гэтэ өөрөө мэдэхгүй далд хумсартаа ч юм уу те. Яг ямар дуу их сонсож чинь тэндээсээ одоо ингээд rhyme flow те одоо найруулгач гэдэг юм уу те. Характерыг хүртэл хүн сурдаг шүү дээ. Одоо жишээлбэл бид нар нэг юм амар хүчрхэг сүнстэй ахтаа нэг 2 өдөр хамт байхад л нэг юм уусцсан байж дээ шүү дээ. Уусцсан байж хилдэг үгийг хилдэг болцсон жоох шиг салаа явсан чинь те. Яг тэрэн шиг энэ бол нөгөө эрүүл юм билээ. Би нэг ингээд яасан чи гадны бүх артистууд зураач нар хүртэл хаа нэгэн өөр нэг зураачаас өөрөөс нь сайн муу байх нь хамаагүй. 8 настай ахтаа нэг зураг харж исэн ч юм уу те. Тэндээс ингээд тэр бүх хөгжлүүд ч яг зөв. Тэгээ дуурайх копи мопи дээр юус биш зүгээр. Тэр бүгднгээс нэгэсэндээ хичээл авч ийн л гэсэн үг шүү дээ тийм. Энэ rap чинийх үгэлт чинь бол бүр хүмүүс бол чамаг за паблик гэх юм бол хүүдээс илүү сайн мэдж эхэлсэн байх. Ер нь бол тийм миний хамгийн анхны видео. Тийм. Гэхдээ яг хипхоп гэх юм бол хипхоп сонсдог хүмүүс бол аль тийм мэдсэн байсан. Зүгээр яг хүүдээс хойш бол яг ерөөхдөө ингээд айгу мэддэг болсон шүү дээ. Тэнгүүд ингээд шал өөр нэг юм бүгд л тэн дээр өөр байсан шүү дээ юм да тий. Тэнгүүд чинийх хаанаас гаралтай юм. Миний хэрэгэд Нью-Йоркоос гаралтай гэсэн. Нью-Йорк. Окей. East Coast. Mobb Deep гээд юу гэдэг байсан. Байдаг байсан ч яг одоо байгаа л да. Нэг нь нас барцсан. Prodigy, Havoc гээд Mobb Deep-с нөө Shook концертыг яадаг. Тэрийг яг чинь би нөө 8 Mile-аас нөө Shook концерт явдсан шүү дээ. Shook концерт аян дээр фристайлддаг шүү дээ. Яг тэрэн дээр яг ингээд Mobb Deep-ийн яг тэр хэмнэл нь надад амар таалагдсан байхгүй. Энэ одоо тэгэхээр одоо яг аль нь юм бол гээл ерхийнгөө за Нью-Йоркийнх за East Coast юм байна. Тухайч яг ингээд лаптопоо дэлгээд уцаа бариад ямар хайж чадах шүү дээ. Тэгэл ирэлхийлэл
Ингээл энэ ийм юм уу те гэж бас Хэлж өгөх хүн байсан юм. Байхгүй. Хэлж өгдөг нь одоо яг G-ийг нэвтрүүлгэл байгаа байхгүй. Hi-Fi Jam гэдэг. Jam-ээр л ерөнхийдөө яг юу яа. Би итайх ч бас ерөнхийдөө аюулсаа мэддэг юм шиг. Хөгжмийн мэдлэгийг яг тэндээс бас амар олж авдаг. Тэгэл энэ юм байна гэд. Тэгээд тэр Mobb Deep гэдэг тэр хамтлагийн хамгийн анх би Mobb Deep-ийн дууг юун дээр сонссон байсан. 8 Mile кинон дээр. Миний хамгийн анх сонссон тэр яг тэр нэг гоё ингээл юу урсаад амар кино шүү дээ. Тий. Тэгэл тэрэн дээр энэ одоо ямар дуу юм боол гээл те энэ бит нь ямар юм боол гээл ингээд яасан чинь Mobb Deep. Тэгээ би Mobb Deep одоо хамтлагийн фэн болсон. Тэгээд ерөнхийдөө аль болох өгнийхээ одоо рэп скиллээ Mobb Deep-тэй жоохон ойролцоо. Яаж одоо яг нөгөө техникүүд байгаа шүү дээ. Flow-ийн техник, тиймэрхүү юмнуудад жоохон Mobb Deep-тэй жоохон ойролцоо ерөнхийдөө өөрийнхөө үгээ битгэж бичиж эхэлсэн. Тий. Ер нь бол бүгд татаарынхан одоо Supreme гэдэг юм уу те. Бас inspire авч ирсэн тэр чинь дөөрөх ерөөсөө биш. I Stop with Onyx гэдэг ч юм уу те. Бүгд нь л байгаа шүү дээ. Одоо Eminem-ээс inspire авсан хүмүүс Монголд одоо Bobo, Rocket Bay, TJ гэл зөвөндөө явна шүү дээ те. Гэдэг шиг те Tupac-аас ч гэдэг юм уу, Bartak Salmon-аас гэдэг юм уу те. Энэ бол ер нь бол айгүй эрүүл. Тэгээ эндээс чинь хүн ингээд inspire аваад тэгээд өөрийгөө хөгжүүлээл дараагийнхаа яг өөрийгөө олохтой айгу тусалдаг юм шиг надад санагддаг шүү. Ер нь бол тийх бах. Тэгээ өөрийгөө олоход туслана. Тэгээ хамгийн гол нь тэрийг яаж нэг өөрийнхөө гоё юмтай яаж хоршуулж холбох вэ гэдэг нь л чухал бах те. Геймээс бас нэлээ юу авсан уу? Inspire авсан. Гейм Eminem гарч ирлээ. За Dr. Dre West Coast-ийн хөгжим алж ялаа. Eminem гараад ирлээ. Тэгсэн чи тэндээс Нью-Йоркийн нэг рэпер те 50 Cent гээл гараад ирлээ. Окей. Эцэг бүр In the Club, Wangsta, Candy Shop те. Йоо те. Амар дуунууд ингээл гарч ирээл. Тэр үеийн дуунууд бид нар тэгтээ ямар хацтай юм бэ те. Хацтай. Тийм гоё дуунууд дэр өссөн те. Дэлхийд даяар ерөнхийдөө бас одоо за яг ингээд одоо Onyx, NWA, Wu-Tang Clan гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс ингээд байжгаад нэг хэсэг ингээл за нэг жоохон тийм commercial доо ер нь Америкийн хөгжимч гэсэн бас жоохон хөнгөн тиймэрхүү жоохон mainstream талдаа юмнуудаа хийдэг болоод ингээд эхэлсэн байхад нь одоо их тэр Dr. Dre-ийн project эхэлж байгаа байхгүй Eminem 50 Cent гээд сонсоод байжсэн чинь One Blood гэдэг нэг гараараа Dreams гээд гараад ирдэ нэг гар стайл бүр яг хипхоп. Үнэхээр хипхоп. Яг LA. Тийм бүр тэгсэн мэт яг LA. Тэгэл тэр хинбэ гэсэн чинь game Pound дээр маа Gangsta Series Pound дээр хамгийн анх юуг нь үзчихсэн баг. Аль дууг нь анх сонсчихсон. One Blood. Яа. Тэр клип бид шин төвшин байсан шүү дээ ер нь бол. Тэгэл яг gangster те. Яг ч яг нэг тэр хипхоп хүмүүс яг тэр хүн одоо ч гэсэн байдаг шүү дээ. Яг нэг юм хипхоп юм байгаал. Тэгэл за би энэ хүн ер нь бол миний сонсох хүн юм байна. Стил имиж нь таалагдсан, дуунууд нь таалагдсан, хийж байгаа хөгжмийн битүүд таалагдсан. Клипэн дээр нэг хийж байгаа хөдөлгөөнүүд байдаг шүү дээ, тэ. Тэр нэр характер тэр юмнууд нь таалагдсан. За окей. Би энийг шууд сонсох хэрэгтэй юм байна гэл. Тэгэл гейминг фэн болсон доо. Тэ. Тэгээ угаасаа тэр бол одоо бүх урлагийн хүмүүст аль нэг газраас авах ёстой инспайр нь л байдаг юм байна лээ. Тэг гэж зөвтгсөн шүү дээ. Ер нь тэгээд энэ чинь миний ч үг биш юм хэлээ л дээ. Угаасаа л бүх урлагийнхан л энийг хэлтгэл юм байлаа. Чи хаа нэгэн газраас инспайр аваагүй байх боломжгүй. Тэгвэл чи тэр хүнийгээ санахгүй байна. Тэр өнгөрсөн жил биш шүү. Тэрний өмнөх жил 2025 онд. 24 он. Нөө юу болсон штэ. Дэлхийн хипхопын 50 жилээ. Тий. Тэгээд тэрэн зээрээс Hennessy гарсан штэ. Hennessy боловч Hennessy явахгүй. Нас болохоор Hennessy-тэй бүтэй амьдралынхаа дуршид гэрээтэй байдаг хүн юм байна. Тийм үү. Тий. Тэгээд тэр 50 жил зориулсан Нас-ын зурагтай тэгээд нөө Hennessy гэдэг нь Ness гэдэг үг нь Нас болгоцсон Hennessy болгож молгоод өөрчилсөн. Нас-ын гар бичмэлтэй тийм юутай тийм Hennessy ерөнхийдөө
Америкт байдаг найзаа бэлгээр явуулаад тэгээ би тэрийг ингээ уншижсэн чинь би ингээд Queensbridge те ингээд Нью-Йоркийн тэр нэг хэдэн юм дээр ингээ байжлаа. Тэгсэн чинь хаанаас ч нэг амар тийм heavy хөгжим амар тийм хүнд гэсэн бэйс хөгжим сонсогдоод. Цаа чинь өөрийнхөө юм аа л яриад байгаа нь л тэр ихгүй юу? Яаж яг үүссэн. Тэгэд ингээ очисон чинь манай ах нар ингээд өөртөө ингээд юугаа зохиоцсон. Одоо нэг хипхоп гэдэг зүйлийг ингээд зохиоцсон. Тэгээд яг нэг хөгжлийнхөө дараагийн шатанд ингээд явж исэн гинэ. Тэр нь одоо яг яаж хөгжсөн бэ гэхээр амар тийм хүнд хөгжимтэй. Тэгээд шууд энэ хөгжим яг миний юу юм байна гэдээ би яг олсон. Би яг тэгэхэд яг өөрийгөө олсон гэж байгаа байхгүй заачаа. Тэгэл яг тэр нь бас яг үнэн байгаад байгаа байхгүй. За чин ч гэсэн ямар нэг хичнээн нас бас одоо legend те living legend гар тэнгүүт одоо хаанаас одоо тэр inspiration ч юм уу те тэр одоо санаага авсан бэ гэдэг нь яг л тэгэл бас нэг тэр нэг хүмүүсээс тийм ах нар яаж бүжгэлж гин ах нар яаж өгүүлж гин ах нар яаж тэр битэн дээр те ингэж зохицуулж ингэж өгнүүдээ зоож гин гэдгийг хараад яг за чин бас өөрийгөө олсон байгаа л байхгүй. Хоёлоо Dr. Dre-гийн практик ярьж штэ те. Тэгвэл Dr. Dre-гийн битнүүд дандаа нөгөө Chicago jazz blues энэ хуучны jazz хөгжмөөс blues хөгжмөөс ер нь Chicago ч blues даймар. Chicago blues гэдэг ер нь дэлхийд аймаг. Тийм шүү дээ. Тэнгүүд би ч улаан машин хүртэл байж байгаа шүү дээ. Тийм blues хөгжмийг ерөөсөө мэддэггүй ойлгодоггүй байж байгаад тэгээд Чикагод очсон бас нэг хэдэн жил болоод нэг жоохон аамтайг болцсон байсан. Тэгсэн чинь ингээд амар гоё хөгжим ингээд яваал. Тэгээд би шууд ингээд машинаа ингээд зогсоогоод тэнд очсон байхгүй машинаа авчаад. Тэгсэн чинь 6 цав цагаан пижектэй ийм хар брюкон хар ийм зангам ингээд зүтсэн. Гайс байгаа байхгүй. Black гайс байгаа байхгүй. Тэгээд тэр blues хөгжмийг ямар амар гой дуурах гэж байна. Тэгээд тэнд нь ингээд юуг нь харсан чинь pub map-ын гадаа ресторануудын гадаа нэг юм хүмүүс суудсан ингээд хоол моол идэл ингээд сууждаг шүү дээ. Яг хүү бүр ингээд тэнд байгаа бүх хүн огшсон. Би ингээд тэнд суугаагүй зүгээр ресторанын гадаанаас ингээд тийм бүр ингээд гитл авсан чи бүр ёо цэцэн ямар амар. Тэрнээс хойш blues хөгжмийн клуб нь ороод ингээд энэ ер нь айгүй их ингээд туртаалцсан. Чикагоос үүсэлтэй гэдэг шүү дээ. Тийм. Ер нь blues Чикагод ч айгүй Чикагогийн deep dish pizza, hot dog, blues хөгжим 3 таахгүй. Тийм. Тэгвэл Чикагогийн рэперүүд ч одоо нас Twister нас гэсэн. Twister. Kanye тий. Тий. Kanye ч юм бол ялтчгүй Чикагогийн бас soft side-ийн рэперүүдийн нэг Chief Keef. За нэг жоохон орчин үеэс их юм бол тий. Тэгтээ Chief Keef ч одоо 15 жил юм шүү дээ. Тий шүү дээ. 10 оны ярьж байлаа. Тий. Одоо 10 оны орчин үе болсон нэг бодлоо. Бүр солироос тий. Тий. Тэгэл Twista ч ялтчгүй нөгөө speed rapper бол fast rap тий. Тэгээд Twista-гийн зүгээр яг нэг гоё юм нэх юм бол одоо яг тэр нөө одоо blues хөгжим тэр Чикаго хотоос үүсэл гаралтай гэдгээрээ ч юм уу дуунууд амар тийм гоё юм юутай. Аялгуулаг тийм blues хөгжмийн тийм самплуудтай тийм элементүүд орцсон. Тэрүүгээр бас Чикаго уур амьслаа. Тий, алддаггүй. Агуулдаг тий. Ингээл ороод гээл ороод ирэхээр бүр яг гоё болдог. Тий. Тэгээд 15 оноос хойш гэх юм бол Chance the Rapper. Тий, бас ялтчгүй. Бас нэг өөр төрлийн хүн тий. Тий, сонир. Тий, нэг сонир тий. Project донд Америкснээс явж илаа. Би хамгийн анх 18 онд G Man-ээр явж байсан. G Man-ээр Chicago, DC, LA, San гэсэн 4 хотоор үндсэн 4 хотоор ингээд тоглолтоор тийм тоглолтоор явж исэн. Тэгээд тэгэхэд одоо яг одоо бидний одоо сонсч үзсэн хөгжмийн үлгийн нутаг болох те Америк зорж байгаа одоо маш баяртай байсан. Тэгээд хамгийн анх болохдоо шууд dreaming гэсэн. Ёо тэгэлгүй над тэр ерөөсөө тэр тоглолт моголт
хийгээд мөнгө олно уу байна уу ерөөс ямар ч хамаагүй би зөвөр л энэ Америкт үзмээр байна те бас тэгээд Southside-аар ормоор байна Америкийн те тэгээд янз бүрийн тийм газруудаар нь очиж үзмээр байна гэл манайд очижсэн манайр очижсэн жи өмнө нь надаас өмнө 2 или 3 удаа очиод үзсэн за чин миний хувьд бол гайд багш болчихж байгаа байхгүй энэ ингэдгийг энд нь юм байдаг энд нь юм байдаг цаач мэддэг тэгэл хамгийн анх Чикагод очижсэн Чикагод хамгийн анхны тоглолт болж исэн бас нэлээд олон хүн ирж исэн 400 гад хүн бас ирж мэрэл бас гоё байгаа л яг тэгэхэд яг нөө Southside руу орж исэн Чикаго нөө тэгээ Чикаго Southside руу манай хэдгээр удамж руу орж исэн Джеймс Төрөө гэдэг яваа бид ч 17 руу очсон баг шүү. Бүр уушаа авсан шүү дээ. Тэгэхээр тий нэлээд хүн рүү авсан шүү. Гүн гэсэн үг үү? Тий. Тэгвэл наанаас хамгийн хүнд нь 7-оос 11. Тийм үү? Тий. Та бүр цаашаа баг Индианаар гараа авсан байна. Үгүй тэгвэл би буруу ярьж байна. Эсвэл 17 дугаар гудамж юм уу? 7 молоо. Наанасаа ч юм уу тий 7 ч юм уу? Тэр хавцаа ингээ очижсэн. Яг хамгийн хүнд газар авсан тий. Тэгээд яг ингээ харахад бол бас л яг нөгөө нэг одоо Эйкон нөгөө Гэро Мэро Америкийн гаруудын клипэн дээр гардаг те бидний сонсч өссөн ч юм уу сонсдог юм рэпруудын яг нөгөө клипэн дээр гардаг тэр гудамжууд ингээл яг нөгөө хүүхдэд тэрсэн тоор ярьцаа ингээл тэрэг мэрэг төрсэн нэг тэрэг төрсэн нэг юм уу ингээд гараад юу ч хийхгүй хоорондоо ч юм ярихгүй ингээд декор юудын зогсож байгаа. Пөлицийн гараа. Тэр мөр яг төр зөрлөг амдаар харж байгаа. Хаягдсан байсан. Энэ угаасаа л ийм юм байна. Хаягдсан байсан. Хог овоолцсон. Танил дүү зураг байгаач. Манус тэдрийг үзээд үзсэн. Клипэн дээр өссөн юм шиг тий. Кино дотор яваад байгаа юм шиг. Тий. Тэгэл гээл манайд тэгээд төрөөгээд манай найзууд Чикагод одоо насаараа л амьдарч байна дөө. Танд төрөө. Тий. Төрөө задах чинь машин барьцаа. Гээл би ч анхудаа очихдоо шууд Чикагод очицсан. Гайхаад. Тэр бас гоё дурсамж шүү. Клипэн дээр үздэг юм аа зүгээр өөрөө харж мараа. Тэр юм дотн ч юм шиг. Байдаг шууд дотн. Тэр нь энд ингээд зогсдог юм байна. Энэ ханаа ингээл тэр нь ингээд байж идэм байна. Ингэж харагддаг юм байна гэл. Тий одоо ер нь бол манус ингээд нөгөө монголчууд болохоор дээрээс нь яг нөгөө ийм амьдралд өссөн болохоор энэ сонирхолтой санагдаад явж байгаа шүү дээ. Нэг зориг гаргаад ах чинь байхгүй зүгээр л явмаар байгаа л явж байгаа шүү дээ. Тэр нь биднэрт ямар ч айцтай биш дээ. Ер нь бол Америк хүмүүс яг энэ үйлдэлийг яах юм бол ямар тэнэг юм бэ гэдэг. Ер нь бол чи амар тийм аюултай тооцогдно. Ялангуяа нөгөө чинь ярьж байгаа 79-р стрит чи ер нь бол хамгийн эвгүй нөхгүй. Тийм хамгийн одоо Чикагод одоо ChatGPT-гээр чарсан болно. 24 цагт шөндөө Southside 2 хүн бодвол өгдөг байхгүй. Тэрэн дээр яг тийм ярьсан шүү дээ. Би тэр очсон үе яг нөгөө July 4-т байсан байхгүй. Тэгээд тухайд нэг юм эмгтэй нэг юм Illinois ерөнхийлөгч нэг юм уу одоо засаг дарга нэг юм уу эмгтэй нэг юм хүн зурагтаар өчигдөр Independent Day бид нар амар гоё тэмдэглэлээ. Чикаго хотод нэг ч хүн өгсөнгүй. Ингэж тий зурдаар өгсөнгүй. Баярлаа манай одоо ирдэ гэж хэлсэнгүй бодлоо гом. Ман чи гэдэг байхгүй. Анх нөгөө одоо нөгөө үнгүй шиг Craigslist гэдэг сайт байдаг байхгүй нөгөө Америкт. Тэнгүүт ман ч одоо тэгэл очиод нөгөө хил ус байхгүй шүү дээ. Нэг жоохон ойр зурын л. Тэгээд нөгөө Craigslist-ийг ашиглаад ингээл нөгөө амьдарч исэн байраа арай гоё болгочих гээд найз өгтөө болцсон. Тэгээд чи хоёлаа ажилдаг, хоёлаа оюутан гэхдээ хоёлаа нийлчин гэдэг чинь учиртай шүү дээ. Ямарчсан тий. Байрныхаа мөнгө хаваад болж хоёлаа гоё газар амьдрий гэд. Яг тэр бичгаач нэг далаа шиг том нуур шүү дээ. Тий. Зах нь харагдахгүй тий. Зах нь харагдахгүй. Цаана Детройт байгаа шүү дээ. Тэгэнгүүт за яг тийм бичгаа нуурын иргэдээр амьдрий гэд. Тэгээд нуурын иргээр ингээд барьсан мангар үнэтэй. Тэгсэн чинь нэг газар ингээд айгу амар гоё байр. Тэгсэн мөртлөө яг нуурлуугаа харсан цонхох балконтой байхгүй. Тэгээд даунтаунасаа нэг 1.5 милийн зайтай. Тэгээд айгу боломж үнэтэй. Тэгээд шинэвтер байр. Апартмент байгаа шүү дээ. 22 дахь хүрт хамгийн дээд хүрт. Нуурын ирэг дагуу. Нуурын ирэг дагуу. Тэгэхээр вау тэгээд нуурын цаанаас нар мандах байл харах юм биш тэгээд. Тэгээд маань ч очиод нөгөө хүмүүстээ уулзаадсан. Айгу гоё байр. Тэгээд гэрээ ихийн тулд нөгөө 2 сарын депозит төлнө.
Тэгээд нөгөө сарынхаа түрээсийг төлөвлөсөн хамгийн маш авч байгаа байхгүй. Гэтэ байгаа бүх мөнгөө шавхаад хусгуу гэсэн чи хусээл гэж за ойлоо хусъя гэд. Тэгээ нөгөө байрандаа орцсон. Тэг чи очиод нэг хэдэн сар л болж исэн. 6 сар ч лөө. Тэгээд тэгсэн чи юусэн шар хүн харагддггүй. East-ийн 400-ийн 32 дугаар стрит тахгүй тэр. Soft side-ын 32 дугаар стрит. Soft side. Даунтаунаас урагшаа гэсэн үг. Урагшаа. Тэрийг мэн мэдгүй чи. Тэгээд чи ямар ч East гэдэг чи бүр яг нуурын ирэг дээр чи. Тэгээд яасан чин эхэндээ нэг амар happy байсан болохоор анзаарахгүй. Тэгээ анзаараас нэг ч шар хүн харагддаггүй. Аз хүн байдаг. За Америкт угаасаа л ийм л юм болоо. Чикаго ч ер нь жоохон харууд ихтэй гэсэндээ гэж өөртөө. Өчигдлийн Живл Москва ороод тэгсэн чи харуудын оролт очиж. Сүүлд нэг монголчуудаас тэнд олон жил амьдарсан хүмүүс юм биш. Хаа нэг нэ хүү яа та хоёр ч яасан тэнэг юм бэ гэд. Жилээр гэрээ хийцэн. Аав чад 2 сарын барьцаага ямар алдаа биш оюутнууд. Тэгээд манай хоёр чинь за окей гэж дүүрсэн. Тэгээд эндээ одоо амьдрыг угаасаа даунтаунтайгаа ойрхон юм чигээ. Тэгсэн чинь тэр нь арай нөгөө ажил хийдэг харууд. Харуудын хороол гэхдээ нөгөө ажил хуульч, эмчтэй тэ үйлчлэгч зөвөгч хийдэг харууд амьдардаг. Яг юм нийгмийн ажил хийдэг тэ. Нийгмийн ажил хар гэхээрээ л одоо тийм хүн биш шүү дээ тэ. Тийм хүмүүстэй. Тэгээд тэр чинь 5 жил тэнд амьдарсан шүү. Яг тэр нөгөө тасцсан. Тэгээд тийшээгээ Азууд ч ерөн сүүлргөө шарууд ингээд нөгөө нүүж ирж мэрээд ингээд арай гайг болоод анх бол ерөөсөө тийм байдаг. Тэгэл хаяа ингээд тапа гэл боондоо гараад. Тэр чинь даашаа машаа. Тэнсэсэм орж ирэх гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл араас нь 30 секунд ви. Тэнгүүд цаатаа түргэн нэрэл тэ. Цавхаа ингээд харж байгаа шүү дээ. Яг шалгаж. Тэнсэсэм орж ирэх гэж байгаа мó. Тэр апартмент тэ. Өөр. Ер нь тэгээд тиймэрхүү түүхүүд зөндөө байд юм уу? Яа, тэгээд аль хот ер нь таалагдсан Америкаас. За, LA бол гоё юм байлээ. Яг амьдрах. За, би хамгийн номер 1 Чикаго гэнэ. Ягаад тэгэхээр би зүгээр анх очсон болохоорооч тэр юм уу тэгээд яг нэг юм найзууд бас байдаг гэдэг утгаараас тэр юм уу Чикаго ингээд нэг жоохон тийм ойрхон байгаад байдээ. Сэтгэлд ойрхон байгаад байдээ. Тэгээд цаг агаараа өвдөж бас байж магадгүй. Жоохон сэрүүхэн нэр. Жоохон өвлөлөг тий. Монголлог шүү дээ ер нь бол. Тийм утгаараа ч юм уу Чикаго бол гоё. Тэгээд LA бол гоё юм билээ. Яагаад тэгэхээр зүгээр ингээд би нэг Сан Педро ч одоо нэг тийм хэсэг дээр Бобигийн очиж ирсэн аахгүй. Бобигийн очиод ингээл нөгөө фронт-ярд нэгэд нөгөө Мексикуудын хорооллын байна л та. Тэгээд тэр мижээ ингээд суучаад зүгээр бэк-ярд нь харсан зүгээр далайн эрэг зүгээр ингэж чууд юм доошоо. Тийм юм газар зүгээр ингээд байхад бүх хүмүүс нэм артист юм шиг санагдсан зүгээр тийч ингээд байж байгаа. Зүгээр ингээл годомжинд ингээл зөв нэг мөнгө олохгүй л ингээл нэг авьяасаа үзүүлж байгаа ч гэсэн амар авьяастай байгаа юм чинь. Энэ яагаад энд ингэ байгаа юм бол студ ороод баг те дууга бичүүлээд баг ингээд гоё од олооч гимээр ирнэ бол. Тиймэрхүү. Тэгээд сан бол nice. Жоо монголлог санагдсан. Монголчуудаас хамгийн ихтэй газар юм байлээ шүү дээ бас. Ихтэй газруудын нэг хамгийн ихтэй Чикагод их байгаа. Тэгээд санд болохоор яг монголчууд ихтэй сангийн наадам дээр очиж ирсэн. Бас наадам таарад ингэж ингээд тэгээд яасан чинь монголчууд ихтэй тэгээд юу юм ингээд бас манай уугна Үзи Мэг энтергээд найзууд бас тэнд амьдэрдэг. Тэгээ бас яг нөгөө даунтаун руугаа ороод нэг ийм нэг одоо сити гэж ярьд юм байл ч те. Тэр мөр нь яг ийм байгаа нь бас сонирхолтой. Тий. Тэгээ би DC-д очиж исэн юм байна. Яг очиж исэн хотод гэх юм бол Чикаго, DC, Чикагоос DC рүү машинаар явж исэн шүү дээ. DC гоё юм бэлээ. Тэгээд LA, Сан, яг гол газруудаар Нью-Йоркт очсон. Хамгийн сүүлд очихдоо юу яасан? Джейсон Манер Флорида очсон. Тэ, Флорида. Атланта хавар ерөнхийдөө очсон бас тэгэл тэнцээ бас цагаан бас цөөхөн л юм билээ. Бас яг битүү хаанаас газар үйд юм биш. 97% ч юм уу. Юу гээд юунд нэг очиж исэн.
нэг жоохон хоош Балтимор. Балтимор ч бас нэлээ. DC-гээс жоохон хоошоо яваад Балтимор руу явангуудаа тэнцээ нэг найзтайгаа очиж байгаа байхгүй юу? Цингэл гээд найзтай. За чи тухайн үед бас 600 Lexus 600 гарцаа одоо 2 жилийн өмнө. Тэгээд цаа чи нэг 600 ярьж байна. Манайхан дээр 600 300 жоохон дуртаатай юм уу? Америкт татахгүй байхгүй нөгөө биш үү? Тэгээд Балтимор руу яваад тэр тэнцээ нэг ажилтаа байсан. Тэр ажлаа дуусгачаад одоо юу их вэ гээд тэгээ би нэг жоохон машинд нь PM уугаал жоохон чийлрээл явжсэн. Тэгэхээр хоёулаа энэ нөгөө нэг North East гээд одоо Балтиморын бас хамгийн геро хэсэг юм шиг байна уу гэлдэг чинь ийшээ явъя байлаа гэд. Тэгсэн чинь наа чинь агшаа бас жоохон аюултай байж бодлогчтой чи зүгээрөө гэлдэг чинь. За ч бас дэнжин мянгад өгсөн бас сонирхолтой гар байгаа шүү дээ цингэл. Тэгээ манай яар. Тэгээ нэг багын найстайгаа одоо зэрэг орчих шүү дээ. Тийм. Тэгээд мигароо яриад окей манай ирээш ингэ явлаа шиг. За хоёроо боломжтой яваараа наана цаана итгэхийг гүн рүү орвоо гэл. Тэгэл манер явж байгаа байхгүй. Тэгэд яасан чинь нэг юм хэсэг бүлэг ингээд нэг юм нөхдүүд байж хаар нэг очсон чинь хамгийн эцдэр нь очиж. Баян шүн эцэл гэж ойлгосон шүү дээ. Би зүгээр тий. Манайс тэгж орчуулж байгаа. Зүгээр орчуул болтой дандаа яг монголоор бод. Тий. Тэгээд тийшээ очиж байгаа бох. Тэгсэн чинь нэг юм 3 гар ингээд нэг найз өхнөөс олгосон нэг юм юутай Dodge Charger-тай 3 гар. Энэ юм бэ гэсэн чинь юм асууя гэж дуудчихгүй. Тэгсэн чи ирээл сонирхол чи энд юу хийж байгаа? Чи undercover юм шүү гэсэн. Тэ цагдаа юм шүү гээл тааг. Хятад цагдаа гэж бодоо. Тэ цагдаа магдаа юм шүү. Come on. Чи яг навшаа хийж байгаа юм аа гэлгүй би зүгээр юм хипхоп дуртай би өөрөө рэпер. Ми YouTube сувг энэ байна гээл нөгөө бүү чи эдэн мэйлэл үзсэн байж таа. Бид бол амар том цохилт болж байгаа. Амар юм болж байгаа. Бүү чи стар энэ байна гээл. Тэгээ чи хаанаас ирсэн гэсэн чинь чи хятадаас ирсэн үү гэж асууж байгаа чи. Үгүй би хятад биш яг энэ хятад Орос хоёрын дунд байдаг газрын зураг үзлээ. Би нэг нүгэл байсан. Тэгээд угаасаа ууж явсныг ч хэлэхгүй бас зөрөгтэй. Гэхдээ сүнсийн мэдэрч чинь тэгээ гарууд мэдэрч байгаа. Тэгээд би үнээр юм хипхоп дуртай хүн юм баг. Хипхоп юм калчер дуртай хүн юм байгаамаа. Ингээд зүгээр та хэд юу хийж амьдэрдэг яадаг энэ ч зүгээр ирж үзхийг хүссэн юм ба гэсэн чи окей. Тэр хавийнхаа жоо атман гар юм шиг байна. Тэгэл тэр хаваараа нөгөө гаруудаа ийшин тийш нь ягаал. Тэгэл тэгсэн чинь нэг дээрээс нэг гар хөө наа чи хийрсэн байгаа юм байл гэж шагаад. Ойлж мэрлээ. Тий яг нэг 3 дахь тоосон байсан байдаг. Бид нар нэг жоохон бахтай байдаг байсан те. Тэгээ нэг ингээд байж идэг нэг гар байдаг шүү дээ. Тийм гар нэг project байсан гэдэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг гар гарч ирсэн л. Наа чи хинтээ юу яриад байгаа юм бэ? Наа цагаан биш таач юм шүү. Гарч ирсэн доглон гар гарч ирдэг байхгүй. Гарч ирэнгүүтээ баг ерөнхийдөө нөгөө хэдтэй бас жоохон шургаал те. Наад бистаг чинь баг гисрүүл яад юм аа. Ингээд ерөнхийн нэг жоохон уур амьсгал нэг жоохон тийм болоод явчихгүй. Эргүүрхэл манайсаа шууд мэдрэн штэ. Эргүүрхэл. Тэгэл за. Тэгэл тэгсэн чи цэнгэл рүү арсан чаа. За ерөнхийдөө явъя хөшөө. Гэл миний хаалга онгойлгочвол цаач машиндаа сууж. Тэгэл яхаа окей. Манай нэг хэнээс өглөөдөө. Нэг хэнээ өгөөл хэний ачцаа ижсэн ч юм яа. Тэгэл нэг хэнээ өгөөл за баяртай гэж үгийн зүрхүү шууд буцаал доошо уруудаад тэр үед шууд явцсан дээр. Тий. Тэгсэн чинь яг доошо уруудаал нэг за 4-5 годомжны цаанаас чинь нэг хэдийн өвжинэр сууж байна. Ах нар өөнөр бараг тий. Өөнөр шууд 70 насныхаа гэлүү тэмдэглэж байгаа юм байсан юмсэн юм япав. Олбор шаараа юм байсан юмсэн юм. Годомжиндаа шууд ширээ засцсан. 2 хомбой хажуудаас суулгацсан. Тэгэл нэг хэний авч байгаа. За төрсөн өдрийн минь гэл нөгөө хэд дээр ятсан чинь энэ ч ингээ жоохон ингээ та хэд дээр очиж болох уу гэсэн чинь окей welcome гэлдэг чинь. Тэгэл тэр хэд дээр очиод жоохон сууж муугаал гэсэн чинь би Монголд гэж мэдэн штэ. Тэр төрсөн өдрийн эзэн өвж идэг гэж байгаа. Би Монголд гэж хаана би мэдэн штэ. Окей. Аль наашаасуу за би ингээ зүгээр ингээ аялаад явж байгаа юм залуу маа гэсэн чинь окей. Аль наашаа соомоо гэл. Тэр ах хүүгийн төрсөн өдөрт бас очиод дараа ирэхэд ингээд та байж нэстэй гэсэн чи би хүчгүй л байж штэ welcome аа гэл. За зүгээр. Тэгээ хамт зураг мөргөө авахулаад
Гэтэ харууд яг үнийг хэлэхэд манд ингэж яг хоо тэнд дунд нь маань чи ингэж амьдарч байгаа штэ. Хар найз байцтай болоод хар ах махтай болоод яг л манус хэлсэн штэ. Монголчуудад жоо ойрхон санагдсан. Харууд бол өөр юм байлээ. Тий. Харууд Мексикод бол манустай мангар ойрхон. Мексикод бас яг адилхан юм л нэг юм. Яг л нэг юм баг царайч адилхан дээ зарим дээ. Ярэ өөрөө яг ингээд яг адилхан зовлон боолонтой нэг гарч байгаа нэг хөөрхөн гурган залжин санаа манай бүх цайлган байлган байгаа. Хүүхдийн санаа гаргаж яг манус тэр нэг юм хөөрхөө. Надад бас зүгээр бас жоохон нэгдүгээр ороод тал руугаа ч юм шиг. Надад яг тийг санагдсан шүү дээ. Харууд яг манайтай жоохон ойролцоо хүмүүс юм. Яг ингээд зүгээр ингээд юуны хувьд тийм байгаа ч гэсэн одоо нэг харагдах байдлын хувьд ч юм уу зүгээр юм соёлын ялгаа байгаа ч гэсэн зүгээр яг нэг дотоод нэг юм нэг одоо чанар гэдэг нь шүү дээ тийм нэг дотоод арын шин тэрүүгээрээ жоохон ойрхон санагцаа ингээд одоо өрөвдөж байгаа байдал нь тийм ямар хүнийг өрөвдөж байгаа гэд ямар хүнийг биш та энэ ямар аваа гэж байгаа нэг жоохон ойролцоо санагцаа. Ер нь mainly одоо нөгөө mainly характер гэж байдаг шүү дээ. Ир хүний иршүүд байдал нь бол монголчуудтай аягүй ойролцсон. Монгол залуучууд ч Азиуд дотроо одоо манайс зөндөл Ази орнуудаар явлаа шүү дээ. Азиуд дундаа ер нь нэлээд иршүүд шүү дээ. Тэгээд юм тодорхой зүгээр ингээ хөдөлгөөн нь хүртэл те. Монгол охтууд чинь бас crazy шүү дээ. Crazy шүү дээ. Яг хар охтууд ч шүү дээ. Хоорондоо зодтолтно. Хэрэлтэн алуул хална шүү дээ. Эвгүй шүү дээ манай монгол охтууд ч те. Тэгээ хөөрхөн болоод та хөөрхөн болчихсон те. Манай монгол залуучууд ч бас яг барьцгүй шүү дээ. Яг яах гээд байгаа юм. Инээж байгаа л бараг те. Нэг юм сонин фантазан гар эрэнгүүтээ яг тийм шиг хорон дэстер зөвлөж байгаа. Би нэг харахаараа хөөрн. Тэгээ нэг хөвгөлтэй болчих. Яг тийм те нэг олоод хараад. Тэгээд ингээ пари мари энэ тэнд ингээ зөв клубуудаар ингээ явчихгод за шаруудын клуб гээл нэг байна те. Тэгээд за энэ цагаанууд их гээл. За энэ бол ингээ жоохон Азууд их гээл. Ингээл ихсэл явгод шаруудын клуб жоохон хоорондоо юм яриад явуулчиход энэ жоохон юм ярих талдаа. Тэгээд за яг юунууд нь болохоор яг ингээл жоохон бүжиглээ жоохон ийм их юм үсэл байжгаад Азуудын ордог баарлал орохоор л алж байгаа юм шүү дээ. Тэ. Хамгийн шоу цэглээ манлай болсон байж байгаа. Яалч. За эрхэм хүнд сонсогчдоо Жошогийн подкаст эпизод 15. Өнөөдөр манай подкастаар Descent орж байна. Манайх зөвхөн YouTube платформоос гадна FM-үүд үзэгдэж байгаа. Тийм үү. Өнөөдөр хотын 88.8 радио Эрдэнэ хотын Эрдэнэтийн доолоо Дархан хотын Эхлэл радиогоор цацагдж байгаа. Гэтэ яг одоо шуудаар биш л дээ. Гэтэ яг одоо Дархны залуучууд Эрдэнэтийн залуучууд сонсож байгаа. Тэгэхээр хэрвээ энэ дундаас нь гинт ороод ирсэн бол энэ подкастыг яаж ихнээс нь сонсох вэ гэхээр Joshua's podcast гэдэг англиар бичээд тэгээд ихнээс нь Descent гэж бичгээд шууд гараад ирнэ. Эпизод 15 гэдээ гараад ирнэ. Тэгээд ихнээс нь сонсох боломжтой. Тэгээд бид хоёр бол бас эртний найзууд танилуд учраас ер нь ингээд чөлөөтэй сайхан яриад явчих. Ер нь ямар нэгэн бэлдсэн асуултгүйгээр бусад одоо нөгөө подкастаар ярьсан яриануудыг давтаж та бүхэнд хүргэхгүй тулд ер нь бол ингээд гоё яригдаагүй сэдвүүдийн гоё яриа авчиг гэж утсан юм аа. Тэгээд нээлттэй чөлөөтэй явж байгаа. Ямар нэгэн ярилцлагын нэвтрүүлэг биш подкаст гэдгийг та бүхэн ойлгоорой. Ингээд манай өнөөдрийн подкастыг ивент гэж байгаа UBX Electronics-ийн хамт олондоо маш их баярлалаа. Ивент гэж байгаа рекламыг хэдхэн секунд үзээд эргээд уулзцгаая. Маш гоё гүнзгий ярианууд та бүхнийг хүлээж аваа шүү. Сайн байцгаана уу? Хоол зүйч сэтгүүлч цацралаад ажлын онцлогоос шалтгаалan олон цагаар сууж ажилладаг. Тэгээ үүнээсээ болоод нурууны суулт өгөх, илүүдэл жинтэй болох, хөдөлгөөний дутагдлалд орох гэд олон сөрөг талууд гардаг. Тэгвэл энэ бүгдийг нэг дор шийдэх боломжтой ухаалаг ширээ бас гүйлтийн замыг танилцуулж байна. Ихвэгдэх боломжтой энэхүү гүйлтийн зам нь 6 давхар пүшний хамааттай учраас доотлынхаа офис болоод айлд чимээ өгнө гэж санаа зовхгүй хэрэглэх боломжтой. Бидний биеийн илүүдэл жинг хамгийн хурдтай хасч богинохон хугацаанд их калори шатаадаг төхөөрөмж бол спиннингийн дугуй байдаг. Би өөрөө спиннинг багш хийж исэн учраас олон шавнарынхаа бодиттой үнэхээр гоё үр дүнгуудыг яг дугуун дээрээс харж исэн. Та бүхэн минь гэртээ болоод оффистоо спиннинг дугуйг ашиглаад өөрийн хүссэн галбараа бүтээгээрэй. Өөрийнхөө нурууны өндөрт тохируулан ашиглах боломжтой энэхүү ухаалаг ширээг та босоогоор ажиллаа хийж явахдаа ашиглах боломжтой. UBX Electronics.
За ингээд Joshua-гийн podcast episode 15 үргэлжилж байна. Өнөөдөр манай зочноор rapper Desant. За маа Desant бол яалтчгүй энэ Монголын урлагийн тогоонд маш олон жил явж байгаа рэперүүдийн нэг. Тэгээд хизээч ерөөхдөө үндсэн одоо ранка доош нь унаж байгаагүй. Миний нүдээр бол өсгсөөр яваа Баярлалаа гэж маань хардаг. Тэгэхээр ер нь бол одоо дараахан зэгнээд явахтай тий шударгаар авахт өнгөрсөн жилийн тоглолт бол ямар амар байв тий. Ер нь бол стадионыг яг статистик талаас нь харахад дүүргэж байгаа уран бүтээлчд тэр тусмаа одоо ганцаархнаа гэсэн үг шүү дээ. Яг би даасан тий хамтлаг бол биш бүр гав соло тий соло рэпер бол яг цөөхөн байдаг. Тэгээ энэ дээр бол яалтчгүй би бол нөгөө 20 гаруй жилийн өмнөөс одоо Бронго мэдхийн үед бол за бүх нөхцөл байдлууд дээр боломжууд дээр сайн ажилласан. Ууггүй байсан үр дүнгээ бол өнгөрсөн жил авсан. Өнгөрсөн жил бол тэр өдрүүдэд бол яалтчгүй Улаанбаатар Desant-аараа амьсгалсан. Тэр туг гоё байсан шүү. Desant туг бол бас яалтчгүй Desant болгосон. Тэр тоглолтын үеийн сэтгэл зүй тэр талаасаа одоо хоёлоо жоохон хөгжим яриа л да тий. Тэгээ. Тэр одоо тайз засалт одоо тэр арын баг тэгээд тим их хүн яг зөвхөн чамааг үзэхгээ цуглдсан тий. Чи болон танаа крүү үзэхгээ цуглдсан байх тэр тайзан дээр яг пак гэд хамгийн анхны гарах мэдрэмж энэ талаас. За тоглолтын продюсерээр халзаах ажилласан. Даваасаар халзаа. За тэгээд яг тоглолтын найруулга арын алба янз бүрийн юмнууд дээр зохион байгуулах юмнууд дээр нисхийн entertainment анар тэргүүтээ хүмүүс ажилласан. Тийм тэгээд баажа маань тайз майз ерөнхийдөө юм дээр одоо 333-ын баажа маань ажилласан. Ерөнхийдөө яг нэг тиймэрхүү бүрэлдэхүүнтэйгээр тэгээ бас мэдээж зөндөөл хүн байлгүй яах вэ? Тиймэрхүү бүрэлдэхүүнтэйгээр ерөнхийдөө орсон. Тэгээд юу яадаг аахгүй. Яг тоглолт болох өдөр би нэг тайзны аргашаа орохгүй машиндаа яг нэг артистууд ордог яг гейт дээр машиндаа суугаад нэг хэсэг ингэ байж жаад нэлээд төхүүлж жаад харанхуу болж байгаа нь баг 9.15 маа гэж болж байгаа шүү дээ. Тэгж харанхуу болж ирсэн. Тэгээд нэлээд төхүүлж байгаа. За одоо хувцас сайлгээд найруулагч хэлээ. За окей орж хувцас сайлал. Тэгэл боги ах манай эдмид өнөөрөө ирсэн тайзны ард суужсан. Нөгөө стадионы над руу шууд юу өгцөн? Дэлгэх зөгцөө. Миний яг нөгөө хувцас гасар дотор. Тэгээд ингээл харчихсан чинь ерөнхийдөө за нэг стадионы нэг тал авцаа сэрэгдэв байсан аахгүй. Хэдий үед 8 өнгөрж явахт штэ. Орой 8 өнгөрж явахт. Тэгсэн чинь л яг манай наа тэгэл за одоо уусаа хүмүүс юмста яг хувцас сэлж болоо л те. Нэг хүүхд мөхтэй нэг ээж аавындаа хөргөж өгчөөл ингээл тэгэл найсалж байгаа штэ одоо. Одоо л дөнгөж ингээ найсалж байгаа. Жого хүлээчих гээл. Тэгэл уусаа эсгэж эхлэнэ гэж ерөнхийдөө тооцсон байсан. Тэгээ 9.15 хүртэл нэг жоохон яг нөгөө нээлтийн салиут гэрэл ч юм уу нэг тиймэрхүү байдлаас болоод жоо харанхууд харагдвал гоё байсан юм шиг байгаа. Байсан юм шиг байгаа ч гоё байсан аахгүй. Бас нэг жоохон харанхуу орчин зориулсан. Бүхэл өнгөрсөн бүх хугацаанд чиний мөрөөдөжсэн тоглолт чинь тэр болж байгаа шүү дээ. Тий. Тэгэл за окей 15 минут сонглаа гэлдэг чинь. За окей над дэлгэцээ авахгүй минь дэлгэцээ хаагаа ийцсэн. Тэр нөгөө нэг стадионы тал өнөр байсан. За би ерөнхийдөө нэг иймэрхүү тоглох юм байна гэд ойлгоцсон байгаа шүү дээ би. Тэгэл за окей. Гээл тэгсэн чинь нэг 9-10 марга үед тайзанд гарахын өмнөх за Desant бэлнэ хувцаа өмснө гэж найруулагч тэгэл бэлэн бэлэн. Тэгэл хувцаа өмсцөө. За дийг дэлгэцийг өг гээл тэгсэн. Дийг дэлгэц гараад ирсэн чинь битүү болцсон байт юм. Суудлын муудлаа. Тэр хүн 20 минут л аваш тий. Тий, тэр хүн нэг хугацаанд ч тийм 30-аас 20-30 минут л авах шүү дээ. Тэр хугацаанд дүүрсэн би тий. Тэгэл хүмүүс ирээл нөгөө нэг мерчендайзинг юмнууд дуусчлаа, фотолог тийм юмнууд дуусчлаа, ийм юмнууд дуусчлаа. Нөгөө нэг пивнүүд нь баг дуусчлаа гэл тий. Бүх юм дуусаад эхэлж байгаа байхгүй юу? Тоглолт дөнгөж яг эхлэх гээд ээждэг. Тэгэл нөгөө дүүнер
Тэгээ энд асуунд бүх дүүнэртээ миний тоглолтод хүрэлцэн ирсэн бүх дүүнэртээ баярлалаа гэдэг хэлээ. Өнөөдөр үзэж байгаа хаа. Манай хоёрын подкастыг бол үзнэ. Өнөөдөр бол бүгд үзэж. Тэгээд дүүнэрийн яг хугацаан дээр ерөөхдөө ингээл хүмүүс нь ингээл цуглараад иймэрхүү юмудаа яг нэг warm up хийгээл тэгэл за гарах боллоо гэж тэгж байна. Тэгэл миний нөгөө нэг энэ дээр нэг толгой өгдөг шүү дээ. Толгой молгоо ингээл юм яриад ингээл яг нэг зохиолын дагуу тоглолт эхлэх боллоо гэл хаалга нэгдлээ. Бөө утаан дунд салют ягаал хүмүүс тэгшин чинь хүмүүсийн орилоод төгжим сонсогдоо болчтой бэл. Тий. Өг мөгөө мартсан уу? Мартаагүй. Огт тийм бол ер нь гайгүй шүү. Тэгээд яг нөгөө юун дээр болохоор хөгжмөндөр би яг ингээд хөгжмөө алдсан. Нөгөө миний бит байх. Тий. Яаж би энийг хоёулынгийн зүгээр гэсэн юм жоохон нэг жоох ингээд бичгээр арай амаа байдаг те. Нэг жоох орчны шуум сонсгоод тэгсэн чинь нөгөө хүмүүс мэдээс тоглолт эхэлж байгаа ингээл бөөн гэрэлж идэн оч мамраал гал мал болол тэгсэн чинь хүмүүсийн нөгөө шууг нь хөгжим байхгүй болчтой. Тэгээ тэр яг нэг нэлээд сая бэлтгэл хийсний үр дүнд тэгэл за миний дууч нэг иймэрхүүдээ гээл хусаал байсан. Эхний нэг за нэг 20 секунд шууд ингээд хөгжимгүй болчихж байгаа байхгүй. Гэсэн ийм юм дуулаа. За би алдахгүй. За иймэрхүү л дуу юм чинь пикник гэдэг дуугаар гэсэн. Тэгэл хусаалсан. Тэгсэн чинь ямарсан алдаагүй байл бичлэгээ үзсэн чинь. Тэр бас одоо яг ингээд яг уран бүтээлч тэ рэпер, артист, pop тэ сингер юу гэдэг дуучин бүгднгийнх нь хувьд ер нь бол энэ яг бүгднгийнх нь яг өсөө хүлээдэг яг зүйл баха. Тий зүйл. Ялангуяа стадион бол тий зүйл байх нь мэдээж. Тэгээд бас юм том юм тий том сав штэ. Тий том сав. Тэрийг бас ингээд дүүргээд тэр дүүрэн ингээд хүмүүстэй яг өөрийнхөө одоо туулж өнгөрөөсөн хугацааныхаа бас юмудаа ингээд амьдаар дуулж өгнө гэдэг яг нэр хүндийн иргэл байсан ер нь бол миний хувьд. Тэгэл маш сайхан за окей энэ тоглолт сайхан болох нь ойлгомжтой боллоо гэдэг нь яг миний аятай хамт давхцаж яг хамт орж ирсэн л тээ. Тэгэл за окей энэс хойш тэгээд алдсан ч яах вэ? Тэгээд одоо янз бүрийн юм уу ярмаар байсан юм ярьсан ч яах вэ? Зохиолыг заримдаа бас нэг жоохон бас өөрчилсөн ч яах вэ гэдэг шууд ингээд уужраад ингээд явчихж байгаа юм чи. Яг тайзан дээр гарах хэсэг хамгийн хүнд хэсэг нь л юм билээ ер нь. Чистний нэг ихний нэг хитэн дуугаа чистний дуулсан баг. Тэрнээс хойш бол тэгэл ер нь бол манч нөгөө зөндөө барууны рэпрүүдийн тоглолтуудыг үзчихсэн л да. Тэгээд ихний эдийгээ нэг цэмцгэр яваал тэгэл тэрнээс хойшоо бол үгээ мартаал тэгэл дундуур нь шууд мартангуудаа шууд өөр үг үгэлж мөглөө. Илвэн ялангуяа тийм билээ шүү. Тэгээд нөгөө орж ирсэн Kanye West-ийг нь бас зочин артистууд байна шүү дээ. Зочин артистууд ороод ирэхээр амар тайвширт юм байна. Ганцаараа эхлээл ингээл зүтгүүлэн жоохон юм хариуцлагатай ажил юм шиг надад санагдаал ингээл зүтгүүлж исэн чинь яг нөгөө зочин одоо хийж орж ирлээ тухай үед ингээл зочин артистуудаас ингээд нэг нэгээр нэмэгдэж ихсэн ч окей. За тэгээд шууд тэгэл биеэс бол тавиал окей. Тэрнээс хойш бас сайхан байсан. Шампансыг уугаал. Ярих юм яриад толгаал. Тэгэл. За чам нэр баяр бай. Чи ер нь бол багийн Монгол рэпрүүдийн хизээч амьдралдаа үзэхгүй зүйл шүү. Тэгээд яалтчгүй цөөхөн үедээ рэпрүүдийн энэ стадионыг тултан дүүргэн гэдэг чинь бро. Энд чи зөвхөн рэпрүүдийн хувьд биш Монголын урлагийн маш олон жил зүтгэсэн хүмүүсийн хувьд бол мөрөөдлийн зүйл шүү дээ, тэ. Тэрийг хүртээд аваад тэ тэр гоё мэдрэмжийг мэдэрсэн энэ олон жил тууштай явсны эцэст тэ. Тэгээд хизээч нөгөө мань чи одоо үзэгчдийн өмнө шууд хэлэхэд бэлдэж байгаа биш. Наад тэгш шаардлага байхгүй. Зүгээр бродо бид нар чи одоо 20 хэдэн жилийн өмнөөс би нэгэ мэддэг болохоор хэлж байгаа. Энэ гоё мэдрэмжийг мэдэрч чинь бас ховтой аавын хүүгийн амсдаг тэр гоё мэдрэмж. Тэгээд энэ дээр хүртэл яг амар хэлбэр замыг сонгоогүй. Яалтчгүй анхныхаа эхлүүлсэн миний нөгөө итгээгүй за ээжтэй хэцүүхэндээ гэж бодож исэн юм явсаар аваад одоо хүмүүст ойлгуулад
тэр хүмүүс ойлгохч цагнд болоод те үзэгч сонсогч чинь бас хөгжлөө шүү дээ. 10 оноос Дэлхийн ертөнцийн өөрчлөгдлөө тий. YouTube-тэй болчлоо, бид нар чинь Google-тэй болчлоо, гар утсан дээрээ компьютертэй болчлоо тий. Тэгээд дэлхийтэй ойролцоо очиод тэгээд нэг жоохон хилтэй болчлоо тий. Тэгээд ингээд за гэдэг. Тэгээд энэ тууштай тий. Сонсч үзэж чаддаг болчлоо тий. Тэгээд тууштай явсныхаа эцэст хизээч өөр зүйл рүү урахгүй явсаар аваад энэ мэдрэмжийг энэ зүйлд хүрсэнд бол маань чинь чамд бол баяр хүргэе. Тэгээд танай крут ч юм бас маань бол маш их хүндэл бол өгдөг. Тийм ба. Тэгээд одоо CCB. Тий. Цаашдаа яа гэж бодож байна. За энэ ингээд нэг юм том зүйл бүтээлээ. Тэгээд нэг хуудас гэх юм уу тий. Нэг хуудас, дараагийн хуудас чинь дараагийн chapter эргүүлнэ шүү дээ. Тэгмээд одоо бол нөгөө октоудтай нэг том лейбл явж байгаа шүү дээ тий. Ladies only тий. Тэр бас нэг 4 рэпер ах шүү гэсэн. 4. Тийм 4 рэпер дуучин. Тэн дээр яаж collaborate хийж байгаа? Producer маягаар явж гэнэ үү? Чи студиуд болцсон байна уу? Эсвэл зөвхөн одоо менежмент тал руугаа явж гэнэ үү? Яг студио гэх юм бол яг Ladies Only гэдэг яг тусдаа яг бие даасан яг юу? Одоо лейбл компани. Ер нь бол яг продюсинг болон менежмент талтай явж байна. Тий. Продюсинг талдаа ерөнхийдөө яг давамгайлж мьюзик продюсер болон гүйцэтгэх продюсер гэдэг ерөнхийдөө өөрөөрөлтөөр оролцож байгаа. Тэгээд дээж одоо тэгэл продюсер гэдэг чинь яг хүн болгоны хувьд бас нэг өөр ойлголт ч та ер нь бол яаж продюс хийх нь яг нэг тэр хүний онцлог гэдэг ч юм уу. Миний хувьд болохоор ерөнхийдөө яг хөгжим талаас нь болон яг нэг туршлага талаас нь яг нэг карьер туршлага талаас нь илүү их октодтойгоо ойрхон байгаа зөвлөхийг хичээж байгаа гэх юм уу. Яа Ladies Only гэдэг одоо эмэгтэй рэперүүдийн зах зээл Монголд арай онгорхой байна гэдэг талаас нь уу эсвэл эмэгтэй хүмүүстэй ажиллахад арай амар байна уу? Эмэгтэй хүмүүстэй ажиллахад бол эрэгтэй хүмүүсээс ажиллахаас арай илүү хэцүү. Ер нь бол ойлгомжтой шүү дээ тий. Ингээд би чи эрэгтэй хүн болохоор ингээд наад захын ингээд бидний одоо хооронд гэх юм уу ийм саналын зөрүүнүүд одоо нөгөө юмныг харах юмны өнцгийн ялгаанууд гарна. Тий. Тэгээд яг хэцүү амархан гэдэг талаас нь бол биш. Эмэгтэй артистуудын зах зээл ер нь бол онгорхой байсан. Яг эхнийх нь юм байна тий. Эхнийх нь. Хоёрдугаар гэх юм бол яг ингээд зөвхөн яг дан ганц эмэгтэй артистуудаар яг одоо артист бага бүрдүүлсэн тим лейбл бас байвал дэлхийд баг би нэг ер нь бол сонсож байгаа урд өмнө. Тэгээд тэр утгаараа бас зүгээр надад юм би нөгөө яг продюсингийнхээ хувьд бас шинэ минь юмнуудыг хийх жоон дуртай талтай. Тийм болохоор надад их зүгээр санагдсан. Тэгээд чиний хувьд яах чинь одоо ингээд продюсер амьдрал руугаа орж ийн үү эсвэл 26 онд чамаас дахиад уран бүтээл тоглолт ч гэдэг юм уу те. Тэгэхгүй юмнууд юу байна бэ? 26 онд нэг ямар төлөвсөн юм бол алга. Тэгтээ одоо яг дуу ихэ болно гэсэн үг бол биш. Тэ. Би нэг арай нэг жоохон өөр нэг зүйлийг олж харчаад байгаа юм аа. Яг өөрийнхөө нэг өөр сонирхлыг гэх юм уу. Гэтэ хөгжмөнтэй холбоотой байсан. Хөгжим. Энэ цэвэр дуу хөгжим. Тэгтээ арай нэг жоохон тийм өөрийнхөө нэг ахаад нэг энэ тал руугаа бас ахаад нэг жоохон бас байвал зүгээр юм уу гэдэг нэг юм олж харчаад байгаа. Яг одоо бол ингээд хийгээд үзүүлсэн л дээр баг л та. Тэгвэл level up маягаар нэг жоохон тиймэрхүү юм дээр яг ажиллаж байгаа. Жоохон судалгааны тэгэл нэг өөрөө бас жоохон сурах хэрэгтэй байна. Нэг тиймэрхүү юм дээр яг өөрөө завсарлага авч байгаа юм дээ. Тийм завсарлага авч байгаа гэсэн үг. Тий. Брог ерөөхдөө одоо ингээд бас нэлээд олон жил энэ урлагт явсан хүний хувьд ер нь за цэцэвстэй боли гэдэг тийм үе тохиолдож ирсэн нь. Ер нь амьдралын нэг юм уналттай үед байдаг шүү дээ хүнтэй. Бүр ингээд гэмэртэй бүр байсан. Хэд тохиолдсон. Нэг удаа бол яалчгүй тэр үеийнхаа одоо ер нь бид монголчууд бид нар бол бас
маш олон залуучууд уналттай үе дээрээ байж иж мэдэн шүү дээ тий. Тий. Тэгэхээр Өөсөө нэг хүмүүс бол карьер яг эхэлсэн бол яг зөвхөн богино хугацааны карьер гэж харж иж магадгүй насан туршийн карьер гэж харж иж магадгүй шүү дээ хүмүүс артистууд тий. Гэхдээ яг одоо яг над шиг яг юм за би энэ хөгжмийг бас яг ингээд юм амьдралаа болно, ажиллаа болно гэсэн яг бодсон байгаа яг залуучуудын ч юм уу яг дүүнэрийн хувьд хэлэхэд ямар ч нэг тийм бол гарч ирдэг юм биш. Яг ингээд юм болохгүй, юу ч болохоо явчихна. Юу ч болохгүй. Хичээгээл хийгээл амьдралдаа чичээн те ажил дээрээ чичээн ингээд хичээ хийгээд байхад нэг л цаанаасаа нэг болохгүй нэг юм нэг цохион таарахгүй гэдэг ч юм уу те нэг юм ховлдоо орж ирэхгүй юмнууд нэг тиймэрхүү үе дээр тэгээд за ер нь нэг болдог ч юм билүү би яагаад заавал ингээд рэпер байх гэдэг гэж ер нь бол нэлээ хожуу бодсон шүү тэрийгээ одооноос ярих юм бол саяхан гэсэн үг тий тэгж нэг бодож ирсэн үе байгаа тэгээд тэрэн дээр би найзуудаас хэлдэг гэсэн одоо дотны найзууд ингээ яг өөрийнхөө яг хамгийн ихний тойр хүрэлцээ хүмүүстэй хэлдэг гэсэн нэг мачин боллоо. Тэрнээс дахиж нэг дуу муу хийхгүй зүгээр ингээд зүгээр алга болоо шаач энэ амьдралаас гэжсэн үе бас байгаа. Тэгэл яг та яагаад ч зүгээр ингээд нэг цаанаасаа би өөрөө бас дуртай юм аа. Бас хайж чадахгүй л ер нь бол за болчих гэж нэг хэсэг үзээд бүр ингээ болоод шал өөр юм хийхийг завдаад гэж оролдож үзээд тэгсэн чинь би чи тэр юм зориулагдсан биш энд зориулагдсан хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ за окей. За тэгвэл ийм бол окей. Хаад ингээгээл. Уран бүтээлтэй холбоотой бол тийм юм. Яг нөгөө эр хүний амьдрал шүү дээ. Монгол Венесуэль Монгол эр хүний амьдралын уналт байдаг шүү дээ. Нөгөө хоолны ч мөнгөгүй болоо тий. Амьдрагч газаргүй болоо тий. Тийм үе тохиолдсон уу? Ер нь тохиолдсон. Ер нь бол гээд кармага шалгасан ч те 200 төгрөг гарч ирэх жишээ нь. Хэдэн онд яг бүр хамгийн ёроолыг нь хэлээ яриа л та. Энэ болохоор яг аз олж яг миний амьдралын энэ үе болохоор жоо эртгэн тохиолдсон. Манай анхны одоо манай том хүү төрөөд өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа. 16 үрж байгаа. Хүүгийн минь төрсөн өдөр болоо. Тэгээд төрсөн өдөр бишээ. Төрөөд манай хүү. Тэгээд за одоо энэ тохиолдол яадаг вүлээ гэдэг нэг байж үзээгүй. Тэгээд нэг юм янз бүрийн хариуцлага үүрж үзээгүй. Өөрөө бас хүүхдэл байгаа шүү дээ ер нь бол. Дөнгөж 19 20 настай. Тий. Тэгэл ингээл тийм эрэхтэй боллоо гэлтгсэн чинь ингээ харсан чинь 200 төгрөгтэй. Өөр юу ч байхгүй. 200 баг юу ч авч хүрэхгүй зэ. Тэр үед чинь юу ч авч хүрэхгүй шүү дээ. За нэг бохмохол авал яадын хийсэн шүү дээ. Тэгэл за эн чинь бас нэг арай өөр зүйл намайг ухтаж авч байгаа юм байна штэ. Гэл нэг дан гэл нэг юм цогтой байлээ ер нь бол амьдрал өөрөө. Тэгэл за окей арай нэг жоохон өөр байх хэрэгтэй юм байна. Одоо би ингээд хүүхэд насаа ингээд өнгөрөөж байгаа юм байна те. Өсвөр үеэч гэдэг юм уу. Тийм юм ингээд өнгөрөөж байгаа юм байна. Би энэ ийм хариуцлага үүрэгтэй болж байгаа юм байна гэдэг дээр ерөнхийдөө яг ойлгож ирсэн. Тэрнээс хойш ер нь бол нэг тэгж яг амьдралын хувьд гэх юм уу яг өөрийнхөө нэг эр хүнийхээ хувьд ч юм уу тэрнээс хойш одоохондоо бол тэрнээс хойш нэг доошлоогүй дээшилжил яваа гэж боддоо шүү дээ. Яг одоо унтсан байгаа манай подкастыг сонсоод үзээ те. Байж болно шүү дээ те. Юун дээрэж байж болно те. Аль ч үе дээрээ байж болно. Ажилгүй болцсон ч юм уу, найз өхнөө салцсан ч юм уу те. Ээжээсээ ингэсэн карманд нь явж мөнгөгүй. Манайс бол тийм үү зөндөө хэвчээ шүү дээ те. Яг тэр залууд тэр охинд те тэр хүнд хандж хэлэх үг гэвэл юу яаж болох вэ? Би бол шууд босоод гараад явуул гэж хэлмээр. Шууд босоод гадагшаагаар. Гадаа ч ингээд
гадагшаа гаргадаг нь болохоор зөвхөн шууд ингээд алхаад гараад яв гэсэн үг биш шүү дээ. Жохон бусад нөгөө нэг орчин тойрны анзаар гэсэн үг байхгүй юу? Ер нь бол жохон анзаараад үз. Тэнгүүд тэнцээ чи ганцаараа ингээ ертөнцийн ёроолд байгаад байгаа юм биш те. Тэнцээ чамтай адилхан ийм зөндөө олон аав ихүү охин те ингээд сэтгэл санааны болон за материалын байдлаар ч яж болно шүү дээ. Тэр нөхөнд ингээд онцоо ингээд юу ихе мэдэхгүй байж магадгүй. Гэтэ зүгээр шууд орчин тойрны нэг анзаараад үзэл гэж хэл. Шууд гадагшаагаар өөрийнхөө нөгөө нэг ертөнцөөсөө ахаад нэг гадагшаа гараад үзэнгүүт тэнцээ бас ахаад чамд шинэ боломж, шинэ хаалга тиймэрхүү юмнууд зөндөө юм байгаа. За, ийм биш юм арахаа. Ер нь бол дээр хүнд хэцүү яг юм хурдталд орсон үед бол зөндөө байдаг. Ялангуяа өнөөдрийн Монголын нийгэмд бол бид нэр бол бас зөндөө байлдаж амьдарч байна да. Байлдаж байна. Бид нэр одоо би ингээд нэг хүний зураг гаргасан байхгүй. Энэ тал дээр би нэг өөр дээрээ тавьж үзэхгүй тулд би өөрөө хэтэрхий сенситив хүлээж аваад иж магадгүй шүү дээ. Тийм учраас би за нэг хүний зураг гаргаж. Энэ хүн 10 жилээсээ хичээсэн. Бүх хичээлүүд дээр онц гарч ирсэн. Их сургуульд, хүссэн сургуульд орж чадсан. Төгссөн, онц төгссөн. План. Хичээсээр аваад гадны тэтгэлэгт аваад гадны том сургуульд сурсан. Хажуугаар нь ажил хийсэн. Хичээсээр аваад 2-3 хэлтэй болоод тэр тэтгэлгээ хаагаад тэр сургуулийг төгсөөд Монголдо ирээд тэр American Bank of America ч юм уу Chase Bank-нд ажиллах боломж нь тэр хүнд байсан. Тэгээ Монголд ирсэн. Яа тэр Монгол улсаа хөгжүүлэх гэдэг. Монгол улсад ажиллах ёстой шүү дээ тэр хэмжээлэг авсан гэдэг чинь. За тэгээ Монголдо ирсэн чинь Монголын нийгэм, Монголын тэр шудраг бус албан тушаалын томилгоо тэр хүнд шудраг бус хандсан. Ийм сэтгэл өөрчлөлтөд ирж байгаа хүнд те. Тэгэхээр бид нар яг нэг ийм газар руу яваад орчлоо. Тэгээ Монголын одоо тэр гоё позишнууд, гоё албан тушаалуудад хэн очиод байна тэгэхээр нэг бол баг залуу наснасаа нөгөө манус буцаан байхад нөгөө оюутны холбооны дарга байсан гарууд чинь нам амд ороод ингээд явсаар байгаад олон жил болоод нөгөө ихтгэл хүлээчих. Лаг хөгжсөндөө биш даргын итгэлийг хүлээнэ гэдэг чинь маш чухал байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө бүх нууцыг нь мэддэг, задлахгүй. Тэгэхээр дээгүүр албан тушаалуудад очичоод. Дээрээс нь танилтаа болчих тэ. Гэдэг шиг одоо энэ дээд Монгол улсын одоо дид бүтц удирдлагын түвшний бүтцүүдэд ерөөсөө л нэг гадаад дотоодод яг энэ миний ярьсан дүр биш өөр замаар явцсан хүмүүсийн дүр тодорч гарч ирээд бид нар юм шудраг бус нийгэмд амьдраад тэрэнд жоохон стресстэй тэрэнд энэ дэд бүтцийн асуудал хотын дэд бүтц гэх тэ эднэрт бид нар уурлаад бухимдаад амьдраад штэ. Сүүлд бас би чиний постыг уншиж ирсэн. Яг энэ нийгмийн асуудалтай холбоотой энэ дарга нар энэ дээр холбоотой бас юу үзэл бодол явж исэн. Тэгээ Монголын нийгмийг хоёлоо ярил л да тий. Урлагаасаа жоохон гараад. Би чамд юу хамгийн их чамайг стресстүүлж байна? Ямар яачвал дээр вэ гэдэг гаргалгаа чамд байна. Нэг уус төрчихгүй байлаа зөвхөн нийгэм тал руу л ярьчих. Тийм би зөв өөрийнхөө бодож байгаа юм аа л ярьчих те. Одоо нөгөө бодлогоо боловсруулад шийдвэр гаргадаг хүмүүс байгаа шүү дээ те. Нэг тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар зөвөр ингээ ажиллаа хийж мэдэхгүй байгаад над жоохон би мэдж байгаа мэдэхгүй байгаасаа мэдэхгүй байгаа л да. Би бас мэдэхгүй байгаа. Гэхдээ яг за Жошуа гэдэг хүн энэ подкастыг ийм төвшөнд ингэж авч явж чаднаа гэж байгаа болохоор энд сууж байгаа шүү дээ. За Desant гэдэг хүн за Big Fish гэдэг энэ тоглолтыг би ханган ийм сайн хийж чаднаа. Тэ хүмүүс ингэж ирж үзэн дэмжиж ирнэ гэдгийг мэдээд ингээд тэнцээ тоглолтоо хийж байгаа гэдэг шиг бас яг тэнцээ яг мань хоёртой адилхан бас нэг зүгээр албан тушаал واخхой ажил واخхой. Тэр ажлаа хүмүүс нэг хийж чадахгүй байгаад л би нэг жоохон депресстэй байгаа юм бол. Үнэхээр хийж чадахгүй байгаа.
Манчин бол ингэж байгаа байхгүй. Бид нэр бол одоо Монгол залуучуудын яг нэг нэгэнд битэрч байгаа байлаа 100 байлах те яг ингээд би өстөр түрүү нөгөө нандаа яриад 2 дугаар ярина. Цаалын нандаа яриа. Манай хоёр яриа сууж нэвтрүүлгийн өмнө. Бид нар яг тэр амьдралаар өссөн юм билээ. Би нэг ганцаараа тэгээгүй юм билээ шүү дээ. Нийгмээрээ л тэгээд өссөн. Тэгээ бид нар яг бөөнөрөө л нэг тэгээд нэг юм нэг тиймэрхүү нэг 2 идэхгүй хоосоо онохгүй нэг тиймэрхүү л амьдралтай бүгдээр өссөн. Гэхдээ амар аз жаргалтай л байсан тухай үедээ бол те. Одоо ч бодоход сайхан те. Тэгээ бид нар ингээд бүх салбарын одоо хуульч, эмч, шүдний эмч, багш нар те бид нар бүгдээрээ 10 жилдээ их сургуультай хичээгээд бүх тэр мэргэжлүүдээр очисон чинь бид нар тэр мөрөөдлийнхөө байрыг авцсан. Нөгөө машин авцсан. Төлөө дуусгацсан. Нөгөө болж исэн мөрөөж исэн төлөвж исэн юм аа те. Тэгсэн чинь яг гоё амьдрий гэсэн чинь манай гэрийн гадаа машин тавих зогсоол байхгүй. Би ажил руугаа очих хугацаанд одоо нөгөө хүүхдээ цэцэрлэгээр нь ч юм уу сургуулаа нь хүргээд өгөх гэсэн чинь амар утаатай болохоор манай хүүхд танид төрчих гэдэг ч юм уу те бидрээс шалтгаалгүй бид нар бол тултал хичээсэн байгаа шүү дээ нөгөө гадаа дотоод Монголынхаа сургуульд нь сураад ширээн дээр байгаа ажиллаа хийцэн байгаа ширээн дээр байгаа таскийг тэр чинь бөөн семестрийн ажлууд ч гэдэг юм уу те баахан юмуд болж байгаа шүү дээ бүгдэн дээр нь бид нэр сайн байсан бид нар нөгөө машин авцсан тэгсэн чинь биднийг зовоогоод байгаа нь энэ хотын дэд бүтэц зохион байгуулалт энэ улсын байгаа царай нь бидрийг нөгөө амьдралын quality, life quality-г нураагаад байгаа болохоор бид нар стресстэй шүү дээ, тий. Тэгээд хүмүүс гадагшаа яваад байна. Зарим цогтчих шүү дээ. Гадагшаа явж, зарим нь тэгээд зүгээр шууд тэр замыг шууд сонгож ийн гэж бодлоо. Тий. Одоо яг мөрөөдөд ингээд за би тийм байхыг мөрөөдөд ингээд за байр машинаа ингээд авчлаа. Ингээд явж исэн чинь тэдний хүүхдүүд нь гингүүтээ шууд яг одоо нөгөө нэг тэр хин нэгний одоо хамгаалдаг ч юм уу те хин нэгний нууцыг мэддэг ч юм уу яг нэг тэр одоо байрал дээрээсээ шууд тэр замыг сонгож явж байгаа гэдэг л да. Тэр нь хамгийн харамсалтай л байгаа юм да. Тэг ингээд үргэлжлээл. Наан ингээд өөр хүн байгаа ч гэсэн цаана эзэн нь өөр хүн те. Бид нар бол яг нэг ийм л угаасаа манай үзэгч бүгд мэдчихэе те манай хоёрыг баг ямар амар яг үннийг ярьчваа л гэж бодож байгаа. Бүр монголчууд яг бид нар нэг ийм сонин тогтолцоонд орчлоо. Гэтэ одоо энэ дээр нэг гунж утраад байх юм байхгүй. Бид нар бол үргэлжлүүлээд явна хийдэг юм а хийн. Тэгэл явж идэл бүх юм сайхан болох байх. Энийг аль болох ил гаргаж ирж тоолгож онцолж бараг ярих хэрэгтэй юм шиг байна шүү дээ. За ийм байна. За одоо тэгээд тэтэрхий урт иймэрхүү юм ярих юм бол манай хэрэг ус төржлөө гэж харах. Энэ бол ус төржилт биш нийгмийн үзэл бодлын илэрхийлэлт шүү манайхаа. Тийм. Ус төр бол логт биш шүү дээ. Ус төр юусоо биш. Зөвхөн бидний яг байгаа байдлыг иймэрхүү л байгаа шүү дээ. Ер нь бол. Жохон иймэрхүү нийгмийн шинжтэй юм ярингууд мануст нэг юм код хийсэн байлээ. Мань тэрийг анзаас поперлоо. Энэ ста поперлоо. Энэ ус төрчлөө. Тэр нөгөө өөрөө нөгөө шууд блоклох те. Тийм юм яриулахгүй байх. Ус төр шашаа хоёрыг бити ярмаар гэдэг ч юм уу нэг тийм. Бид нар чи ярих хэрэгтэй шүү дээ. Тийм. Айл болох бүр яг хоёлаа зүгээр заавал буруу бодож ийж магадгүй зүгээр бусдын хувьд. Тэгээ битэрийн хувьд зөв байгаа байхгүй. Яг чи битэрийн одоо энэ нийгмийг харж байгаа тэр өнцөг чи битэрийн хувьд зөв байна. Энийг заавал буруу зөв гэдгээр нь тийм шүүгээд шүүлтүрдээд байхаас гадна шууд ярмаар байгаа байхгүй те. Ер нь бол зүгээр ингээд за ер нь бол би бол яг энэ дээр нь ийм юмнаас олоод манайхан зүгээр ийм зүгээр мяаш ажна оо гэдгийг шууд зүгээр хилчүүл бас бас нэг тиймэрхүү юм байна да гэдэг бас залуучууд бас тэр залуу одоо намайг тэр сонсож байгаа нэг залуу байлиг тэр бас нэг өөрийнх нь юу байгаа тэрийг бас комон оруулаад ирэлтэй. Одоо тэр поперлоо ус төржлөө гэдэг юмнуудаа бид нар болох хэрэгтэй. Хүн болгонд ус төрийн үзэл бодол байх ёстой. Тэрийг илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ бидний угаасаа л хичээсэн ч гэсэн юм байгаа учраас ялангуяа энэ талыг бүр дэлгэж ярьж иж бид нар чинь бүр ингээд дараагийн шат руу орох боломж нэгдэг. Тэгээд бас бидний нас гэдэг бас нэг зүйл байгаа. Бид нар за хоёлаа 25 таа байсан бол нэг иймэрхүү юм нэг яриад байхгүй. Төдийлөн. Яг нөгөө нэг хөгжмийн талаар яг өөрсдийнхөө хобби хүмүүсийн лайфстайл талаар илүү ярих байсан.
Гэхдээ яг одоо нэг яг энийг бас нэг ярьж үзэл бодлоо илэрхийлэх тэрийг бас хүмүүс сонсох төвчний болцсон учраас бас энийг ярьж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд та нар өөрсдөө амьдрал энэ нус төр яагаад энэ төртөөгөө энэ амьдралаа ойлоод байт юм аа тийм үгүй чинь дээрээсээ доошоо хамааралтай. Хамгийн амархан зүйл бол маань бол буцаад Америк руу гооч юм уу тий. Эсвэл Австрали, Канад явчих байсан. Хамгийн амархан зүйл бол. Гэтэ тэр над юу санагдсан гэж зүгээр л буудан дээрээ хүнжилтөд орцсон Netflix-гээ үзсэн бие оторлоод байж байгаа гар шиг мэдрэмж надад төрүүлэх байсан. Тий. Тэгэнгүүт нэг реалити шоу үзсэн тий. Монгол тэгээд нэг реалити шоу үзсэн тий. Бид нар бүгд тэгж бие оторлож болохгүй хаа. Бид нар энд яг ингэж тодорхой хэмжээнд оролцож ийж энэ зүйлийг өөрчлөх процент 1% ч юм өсөх магадaltaй. За ийм юм байна. За ингээд Жошогийн подкаст эпизод 15 3-р хэсэг буюу сүүлийн хэсэг маань эхэлж байна. Ингээд бас яригдаагүй ялангуяа чи битэрээ яриаг бол нэлээ хипхопчд, рэпрүүд хипхоп урлагийг сонирхдаг сонсдог залуучууд 70% үзэж иж магадгүй гэж бодож байна. Тийм баг. Тий. Санте ямар нэгэн бифт ч юм уу тийм юунд орж исэн тул байгаа. Яг тэмцээн компетишн байдлаар биш. Зүгээр нөгөө яг real life beef байхгүй. Ер нь нэг амар хүмүүстэй DC-гээд амар beef-тэй ингээд тохиолдол ер нь байхгүй шүү. Тий. Яагаад гэж бодож байна. Нэг оролдож хүсэхгүй байгаа болоо хүмүүс. Хүмүүс чамайг оролдох хүсэхгүй байна. Чи эсвэл хүмүүстэй пис яваад байна. Би бол нэг хүмүүстэй амар пис байгаад дайдгүй. Гэхдээ сүүлийн үед маш их пис болж байгаа. Яагаад тэгэхээр одоо нэг хүний амьдрал зүгээр юм левел байд юм бил. За окей. За иймэрхүү юмнаас олоод яах вэ гэдэг ингээд одоо яг онцог өнгөрхийн ирээр за нэг иймэрхүү. Энэ бол зүгээр ингээд нэг 5 минут уулзаад ярилцаа шийдэх асуудал шүү дээ гэдэг дээр бол яг ингээд пис байгаа. Миний өмнөх яг нөгөө карьер эхлүүлж исэн яг зүйл дээр бол нэг амар тийм пис байгаагүй ер нь. Ер нь жоохон муухай ааштай тал та. Тэгээ нэг амар хүнтэй харьцдаггүй гэдэг ч юм уу тиймэрхүү юутай байсан. Тэгэд яг би бол яг тэрний шалтгааныг яг түнг сая л бодож байна л да. Яг нэг өөрийнхөө яг үндсэн юм аа ингээ хийгээ явж байгаа. Гэтэ хийхдээ нэг тийм амар мяа хийгээгүй. Тийм болохоор бас одоо бос хүмүүс other side тэ бас респект хийж байгаа тэр юм болоо. Санте гэж үсчдэггүй байсан. Хипхоп байсан, гангстер байсан, яг л underground shit хийдэг байсан. Гэхдээ хинлүүч ингээл нэг юм халтан довтлох, хувийн орон зайруу дайрах ч гэдэг юм уу, тэ нүүр царайгаа харамж гэдэг юм уу, бага байдлаар нь доромжлох тийм зүйл бол би нэг удаа. Энэ болохоор яг миний гэр бүлийн хүмүүжил. Тэ. Энийг яг ааваасаа сурж ирсэн аахгүй. Манай аав ингээ баян, ядуу, дарга зэрэг одоо юу вэ те. Яг тийм амар тийм big ийм том хүрээлтэй байсан байхгүй. Том гэдэг нь болохоор өргөн цар хүрээтэй гэдэг утгаараа шүү. Тийм одоо ингээ олонтойгоо гэдэг штэ тий. Олонтойгоо гэдэг оновчтой юм байна. Олонтойгоо өмсөн аахгүй. Тэгээд хүнийг битээ ингэжээ тэгжээ гэдэг ерөнхийдөө яг багаас дандаа хэлж исэн. Яг багаас дандаа яг над ингээд хэлээд яг чи зөв миний энэ юунд бас суулгацсан юм шиг байгаа. Тийм болохоор нэг тийм үзэл бодол ч юм уу үзэл бодол яг өвчин гэж боддог. Өөрчлөгдөж идэг зүйл. Түүнээс нэг үзэл бодолтой үнэхээр төрхөөсөө хүртлээ ингээд ийм хүн байхгүй. Нийгмийн өөрчлөлт өөрийнх нь одоо төлөвшөлт гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүдээр ингээд үзэл бодол гэдэг зүйл заавал ингээд тийм тодорхой хэмжээгээр ингээд өөрчлөгдөд явж байгаа иймэрхүү зүйл учраас ер нь бол заавал нэг тэгээд нэг юм дээр заавал юм баттай байх гад ч юм уу яг тэрүүгээрээ дуусгаад нэг хичээгээд авах заавал шаардлагагүй юм шиг санагдсан. Аав чи юу гэдэг юм шиг яаж одоо жишээлбэл бид нар бүр мэдгүй байх Тупакийн
дуунуудыг олоод тэр кассетыг олоод чамд сонсгоо. Дээрээс нь энэ бүхнийг одоо ингээд чамд амжуулж гисэн. Ямар мэрэгчлээ ямар юм бэ? Манай болохоор юу вэ? Жолооч юм байсан аахгүй. Ийшээ тийшээ их явдаг. Одоо миний тогтоомыг гэхэд жишээ нь Улаанбаатараас биш Туваа Халимөрөө шууд завхнаас хоошоо ил гараад аваад ирэх жишээ нь. Тээврийн жолооч байсан. Тийм, тээврийн. Ингээд одоо үед амжицсан гэх юм уу тийм жолооч. Тэгээд одоо өвөөтэй хамт яваад манай хөшөөтэй хамт яваад ингээд аваад ирдэг ч юм уу тиймэрхүү хүн байсан аах. Тэгээд олон газраар одоо явна гэдэг чинь бас тэр хэмжээгээрээ бас олон хүмүүстэй танилцж байгаа. Бас олон янз бүрийн зүйлүүдийг бас муу сайн зүйлүүдийг үзэж байгаа гэдэг утгаараа ер нь бол тийм жоо юм үзэж нүд тайлсан гэх юм уу да тий. Хэр аргийн юм нэг амар тийм хурдан эмоц гаргаад байдгаа эсвэл дургуй ч юм уу сайхан байгаагаа илэрхийлээд байдгаа ерөнхийдөө юм яг нэг юм нэг их сайхан байсан. За одоо жоохон ирчүүдээ яриа. За танаа crew бол яалтчгүй бас нөгөө mainly за ирчүүдийн тий одоо тэр нэг амьдрал биш үү тий. Тухайн үеийн нийгэм юу байлаа, залуучууд яадаг байлаа. Одоо ч тийм байха багассан л ах л та. Багассан юм шиг үлээ. Тэр үед чинь шууд зодтолчдог тий. Шууд зодтолчдог шүү дээ. Тэр чинь нөгөө гаражнуудын дунд ороод зодтолчдог. Тэр чинь ингийн чи энтэй үзэх бол үзчихдэг гэсэн шүү дээ. Одоо л тийм өстой жинхэнэ байхгүй болтой хэлсэн юм шиг л. За тэгээд танаа crew бол яалтчгүй хүнд байсан хэд хэдэн том за одоонд involved хийж бас болж исэн те тэр бол Монголын урлагийн ялангуяа хипхоп юунд бол хүмүүс мэднэ. Тэгээд тэр одоо характер те одоо жоохон гангстер зан гэдээ ярьж баг болох те Монголын монголчуулаад хэлчих юм бол арай өөр л атмаа гэдээ явчих бах те тэр чи багасаа ингээд атмаа байсан юм уу эсвэл тэгээд бусдад гимгүү ийм байсан юм уу тэгээд тинейж болоод клик бум гангстер сервис болоод гэнт зэрэг ороод ингээд явцсан юм уу юу бас багасаа атман байсан гэвэл үгүй. Бидний үчи атман гэдэг зүйл бол их байсан шүү дээ. Ер нь бол атман за кая те янз бүрийн тиймэрхүү юмнууд их байсан. Тэгээ би бол өөрийгөө атман энэ төр байсан гэж бол хэлэхгүй. Гэхдээ ямар ч сан үеийнхээ нөхдөөтэй нийлээд явахаараа хинч дээрлэхүүлдэггүй. Хинэгч дээрлэхдэггүй. Тийм л хүн байсан. Тэгээд янз бүрийн одоо өөр дошныхан гэх юм уу те өөр сургуулийнхан гэх юм уу өөр крүүгийн гэх юм уу те тиймэрхүү хүмүүс ирэхэд ямар ч дов доош харж байгаа зодуулчдаг л хөвгтэс. Тэгэл яг тэр характераараа л одоо хүртэл явж байгаа те хин зүгээр зогсож байгаад дээрлэхгүй. Гэтэ хин надаас доош яваа ч юм уу зүгээр байгаа хүнийг очиж дээрлэхгүй гэдэг зүйл надаа. Тэгээ одоо ингээд танаа crew чинь танаа practice чинь ингээд Монголын ингээд нэлээд эвгүй crew боллоо штэ. Одоо 2008 9 он ирж штэ. Тэ. Тэгээ өнгөт төр чинь ингээд дагаал нөгөө нутаг нутгийн атмаанууд гэдэг шиг тэ та нарыг өмгөөлж хамгаалах зөндөө хүмүүс гараад ирж байгаа. Тэнгүүд хотын төвийнхэн ингээд бас нөгөө баахан ах нартаа, баян ах нартаа хүмүүс гараад ирж байгаа. За нөгөө талд нөгөө баахан одоод commercial одоод бас ах нартаа Өөртөө бас коммершил дуулаа гэдээ гойж өргсөн үг биш шүү дээ. Тэр чинь бас тэр 10 жилдээ тэр дүүрэгтэй алдчихж байгаа л гарч ирж байгаа. Хувь нийшээд шүү дээ. Тий, хувь нийшээд шүү дээ. Тэр чинь гойж өр байх юм бол баг хизээч од болох боломжгүй шүү дээ. Ер нь бол чи олны жоохон өрмөц содоо уцалдсан байхад л гудамжаар зүгээр явуулдаггүй байсан нэг гэдэг л ярьж байгаа шүү дээ. Тий. За тэгээд ингээд нөгөө Улаанбаатарын хамгийн нууд руу яваад ороод ирлээ. Тэн дээр хамгийн ихний зөрчилтөө үүсэж исэн юмнууд юу вэ? Хамгийн ихний зөрчилтөө одоо бүх юм өнгөрөөд 20 жил болсон юм чинь зүгээр л нэг ярьчихлаа. Оппозитийнхантай та нар чинь нэг зодтолж ирсэн юм шүү. Тэр яг хөө тэгэл тухайн үед нэг яг менеж нэг тийм хоорондоо тийм амар сайн зүрхий таардаг байгаагүй. Нэг тийм амар найзууч бас байгаагүй. Тийм тэгсэн мөртлөө нэг амар тийм дайснууч байгаагүй.
Ер нь бол зүгээр одоохоор тодорхойлоход өрсөлдөгчд гэх юм уу те. Одоо өөр crew байсан. Тэгээд яг хоо тэнцээ нэг иймэрхүү асуудал үүслээ гэдгсэн. Окей, очсон. Тэгсэн чинь айлдээ тэнцээ зүйлүүдийн хэдэн өрнөд доос шатанд орж ирсэн. Тэ. Тэгээс яг ингээд би инэрлийг авч зохиоч юм уу те. Инэрл намайг зохиоч юм уу. Яг тийм зодоод өмдөл орог. Одоо бол гоё найзууд талцсан шүү дээ. Тий одоо бол юу нэг шоу юм шүү дээ. Тий. Тэгэл. Тий. Одоо ингээд мань одоо бүр ингээд нөгөө талд байсан хүмүүсийг ч гэсэн ингээд харсан. Одоо ингээд харахаар тэр үед ингээд дуугийн нөгөө ТV нэвийн чатаар сонсч ийсэн. Тэ эфемер дуугийн тавьдаг байсан ч гэдэг юм уу те. Бүгдийг нь сонсгоо ингээд багын найзуудаа харж байгаа юм шиг тийм мэдрэмж. Дотн те. Тэ нэг ийм гараад байсан дөө ингээд бүгднтэй тодорхой хэмжээнд нэг нүүр тулаад уулзаад нэг пивоод үтцсэн ч ах шиг те. Тэгээ яг над болохоор тэг санагдсан шүү дээ. Одоо ингээл тохоо үеийн за ингээл Опозит, Ванкуш. Манайд яг үеэс ярих юм бол одоо яг манайд чинь нэг жоохон тийм нөгөө талдаа байсан шүү дээ. За нөгөө талдаа байсан гэдэг утгаар ярихад за клик бум, Gangsta Service, Ванкуш, Опозит ингээд болчдөг байхгүй. Яг манайд яг цөөхөн тийм олон хамтлаг бас биш байсан билээ. Нөгөө талынхыг ярьж байгаа шүү дээ. Гэхдээ энэ талд бол зөндөл хамтлаг байсан шүү дээ. Тата, Мөнхөр, Flash, дөрвөн зүг ч гэдэг юм уу те. Маш олон хамтлагууд бас тэнд чинь нөгөө open air-ийг дүүргээд тэр тухай зүгээр яг чинь тийм өөр ертөнц юм шиг санагддаг гэсэн. Яг та хэдий яг тал. Шал өөр ертөнц. Окей. Энэ бол ингээд commercial. Манайд бол арай нэг жоохон ингээд жоохон тийм соёл гэдэг утгаар нь явцсан ч юм уу те. Та хэд яг дуу хөгжим яг entertainment гэдэг юмараа явцсан байлаа гэж бодоход манайд илүү нөө culture гэдэг талаар явцсан ч байдаг ч юм уу. Яг нэг street culture те тэрүүгээр нь явцсан байд. Яг манай хэд болохоор яг нэг одоо яг бид нартай ойрхон байсан хамтдаа дуу хийжсэн ойрхон байсан уулзаж уудаг байсан гэдэг утгаараа бас нэг яг та хэд ингээд уулж байгаа шүү дээ. Бобо Flash ингээд нийлээл ууж байгаа бид нар ч гэсэн бас ингээд нийлээл ууж байгаа шүү дээ. Нөгөө талд. Тийм тэрийг л би нөгөө тал гэдэг байгаа хөөхгүй. Тийм тэр утгаараа бол тэгэл яг манайд одоо яг жанр ч гэх юм уу нэг тиймэрхүү яг хипхоп калчер талын хүмүүс л цөөхөл юм билээ. Нэг тийм юм олоолаа ш. Тухайн үед байсан тий. Одоо бол бүх юм өөр болчихлоо. Тийм тухайн үед байсан. Одоо бол тэгэл ер нь бол одоо тэгээд нэг амир хоорондоо одоо ахиж ингэж байгаа тийм ч одоо ингээд 40 рүү ер нь бол гүүжөө залуучуудаа нэг тийм юм ярьсан байж сонирхолтой ихэнд хоёулахны хоорондоо ярьж лээсэн л та. Бид нэр бол одоо ер нь бол одоо тэр commercial хийгээд явж исэн, underground хийгээд явж исэн аль альнийх нь буруу ерөөсөө биш. Зүгээр л тэр сонирхлынхаа дагуу тэр нөлөөлөл инфлюенс үзүүлсэн те иргэн тойрны орчныхоо нөлөөллийн дагуу дуу хөгжмийг сонсоод гоё гэж бодож исэн дуугаал хийгээ явж исэн. Хийсэн. За энэ хипхоп гэдэг чинь өөрөө дотроо маш олон төрөлтэй тий. Тэр коммершиалууд нь ч Америкт ч байна, Солонгос нь, Европт ч байж хааж байгаа дийлхий. Хааж байгаа. Тэр нь ерөөсө буруу гэсэн үг манайхан биш шүү. Underground нь буруу гэдэг юм бас байхгүй. Ерөөсө тэр нэг энэ чин дотроо мангар олон төрөлтэй. Тэгээд аль аль нь өөр ингэсэн гоётой. Бас сонсдог тэрийг даган дөөрөөдөг залуучууд хүүхдүүдтэй тий фэнүүдтэй тус тустай. Тэгэхээр бид хоёр одоо ингээд өнөөдөр хамтдаа суугаад ярилцж байна гэдэг чинь ер нь аль аль нь би нэгээ ингээд бас нэг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн тий. Бас тодорхой хэмжээнд бас одоо уужирч чадна шүү дээ тий. Уужирсан тодорхой хэмжээнд бас цаг хугацаа өнгөрлөө шүү дээ. Цаг хугацаа өнгөрлөө. Тий. Тэгээд тэр одоо яг бидний одоо тэр commercial underground байдаг ч юм уу commercial тэр юу гэдэг чинь тэрүүгээрээ байснараа бас тодорхой хэмжээнд сонсогчд бас хөгжлөө. Тий. Бас хөгжмийн одоо яг хөгжмийн entertainment ертөнцийн хувьд ч гэсэн бас ингээд дээр доороо оролцоод хөгжөөд явлаа гэдэг шиг л байхгүй юу бол. Тий. За одоо сүүлийн хэдэн асуулт руугаа оръё. Бид нэр бол маш олон сэдвүүдээр ярилцлаа. Брото бол ярилцаа суугаадах юм бол ер нь 10 цаг, 20 цаг ч ярилцах магадaltaй л да.
Гэхдээ бид нар метрачтай. Тэгээд бас нэг ганц нэг асуултуудыг дутуу үлдээсэн хүмүүсийн асуух хүсэж байгаа асуултууд байгаа. Одоо Десантын үед Монголын одоо шилдэг рэпер яг орчин үеийг л авчи. Тэгэхгүй ингээ бүх цаг үеийг ярих юм. Яг одоо цагийг гэсэн үг шүү дээ. Орчин үе. Одоо цаг те. Яг одоо цагийг л яриа те. Одоо цагт хин за хоёлаа эхний 3-ыг нэрлэж л да те. Монголын одоо цагийн 3 рэпер. Гэхдээ тэр нь old school-ээс одоо хүртэл дуугаа хийж байгаа рэпер байж болно шүү. Байж болно. Тэ. Хин нэгний гомдоочгүй, хин нэцээр тулын тураах уу гэдэг бодлуудаа хаяад яг өөр дээрээ тавиа шударгаар эхний 3-ыг нэрлэвэл. За би шууд ингэж орж ирэнгүүт яг одоо цагийн үеийн гингүүд 1 2 3 гэхгүйгээр шууршаач тэ. Аль нь ч нэг байж. Яг ингэж бодлоо. Яг одоо цагийн үе яг 3 рэпер гингүүд сүүлийн үед яг миний сонссон энэ зөв юм байна гэсэн яг өөрийнхөө одоо өнцгөөсөө ч юм уу нүдэрээ ч юм уу ингэж яг хипхоп скилийнхээ нөвч гисэн нөлөөлөл үзүүлсэн шийдийнхээ нөвч гисэн яг ярихад за Гүнсор Гинжин К Гүнсор Гинжин К Окей. Одоо хүртэл миний машин энэ 3 хүний дуул ерөнхийдөө явж байна да. Тий. За маш олон залуучууд санал нийлж байгаа байх. Тэгээд энэ чинь зөвхөн Десантын лист шүү манайхаа. Тэ тэрийг л ойлгоорой. Манайхан ч дайрах гээд байдсан шүү. Тэр яац хийцэн гэдэг. Мань ч бас санал нийлж байна. Манайхын хувьд 2 нь байна. Нэг нь болохоор би тамирыг маань бол энэ 3 руу оруулж ирнэ. За. Тэ. Эхний 5 гэд явчих юм бол бас маш компетишн өндөр болоод явчихна л да тий. Тэгэн л дээ. Тий. К бол ялтчихгүй бүр нөгөө Нанди Эрдэнэ гэдэг шиг. Кагийн ер нь бол ялангуяа яг нөгөө микстейпээ цаа чин дуусгаад микстейп 1-ээс 17 хүртэл ийм цоврал 17 микстейп гаргаад тэрнийхээ араас хийж байгаа юмнууд нь бас ганган штэ. Би тэр хүнийг нөгөө яруу найрагч хүн юм байна гэж ярьсан шүү дээ. Яг ингээд дуунуудынх нь өгнүүдээ ингээд бас задл сонсдоо шүү дээ тий. Мань чиний дуунуудыг ч бас задл сонсч байсан л да. G-ийн дуунуудыг одоо юуг нь нөх Rocket Band дуунуудыг тий. Ингээд задлж сонсох байдаг шүү дээ. Нэг Google Press хідэн утга гарч ирэх нөө гэдэг ингээд гой нөгөө уран зураг үздэг хүн өнгийг нь харж яадаг шиг бид нар л би нэгэ сонирхлынхоо дагуу хамгийн өндөр хэмжээнд задлаа шүү дээ ер нь л тий. Тэгээд К-гийн тэр шүрлэгийг яасан чи яалтчгүй бүр яг яруу найргийн зөвхөн энэ нэг хипхоп биш те. Хипхоп ч өөрөө яруу найргийг агуулдаг. Гэтэ энэ бүр гүн утга зүйтэй яруу найргийн хэмжээнд бац. Тэгэхээр за тэгээд дүүнээс амар сонсдог юм л шүү дээ. Манай үеийнхэн сонсон, доод үеийнхэн сонсон, дээд үеийнхэн сонсон. Цаатны чинь яг одоо яг дэмждэг хүмүүсийнх нь юу ийм хязгааргүй байгаа даа хог дээшээ доошоо. Ийм сегментгүй байгаа даа хог. Тэгээ ир ийм хамаагүй. Яалтчих. За тэгээд битүүрээ ярьслага үнэхээр бас нэлээд өргөн хүрээнд сайхан боллоо. Найстайгаа бол зөндөө олон зүйлүүдийг яриад яваад байвал яваад ахаар байна. За 2026 онд Десант болон Десантын крүүгээс бид нар юу хүлээж авч болох вэ? 2026 онд энэ жил манай Click Boom CCB-ಗೆ 20 жилээ болно. Клик том мэдээ шүү дээ. Click Boom тхих юм байдгийг мэдж байгаа тий. Тэгээ хипхоп сонирхдаг, сонсдог, анзаардаг ер нь хэдэн хүмүүс бүгдөө мэдж байгаа. Тэгээд бид хэдий нэг шогон дээр зогссон, нэг үзэл баримтал дээр нийлсэн найзууд, хамууд, ах дүүс болсон 20 жилээ болж байгаа да. Тэгээд энэ дээр би маш их ач холбогдол газраа яатсан байгаа, төлөвлөсөн байгаа. Үгүй. Ямар ч сан бид нар тоглолт ч гэж төлөвлөөгүй байна юутаач. Яг одооноос яг түрүү жилээс ерөнхийдөө яриж эхлэе. За ийм ерөнхийдөө за бас нэг ой болж байгаа юм чинь
бид нар болон биднийг сонсдог, дэмждэг бүх хүмүүсийн ой гэсэн үг. Бас Монголын хипхопын бас нэлээд бас томхон бас наадан болох юм болов гэж ерөнхийдөө бодож байгаа. Тий. За энэ жил клик бум Gangsta Service-ийн яг юм бүрийн хэмжээний том тоглолт болох юм бол бас айгүй том дэсрэлтүүдийн 26 оны маш олон тоглолт болох юм байна. Тийм билээ. Тэдний бас онцлог үйл явдал Монголын хипхоп сонирхогчд үүсч өгчснээ гэсэн. Монголын урлагийнхны хипхопчдын том бас юм сонирхлыг татсан үйл ажиллагаа болох гэж байгаа юм байна шүү. Тэгээд өнөөдөр манайха подкастыг бас зориод цаг завгаагаар ер нь бол дэмжиж ирсэн гэж маань ойлгож байгаа. Тэгээд иймэрхүү спорт ялангуяа шинэ подкастт бол хэрэгтэй. Тэгээд thanks bro. Биш. За Joshua's podcast episode 15 ингээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтаа десант байлаа. 16-аар уулзцаая. Peace.